Сайн байна уу? Two Side Talk подкастын маань эхний дугаар маань та хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэхүү дугаар маань Asam ресторанаас хүрч байна. За тэгээд манай подкастын гол зорилго нь бид үе хоорондын ялгаатай байдлын огтлолцол хаана хүрж байна. За мөн дээрэс нь нийтэд ил байдаг хүмүүсийн амьдрал за хэрхэн цаана нь яг юу болж өрнөдөг. За тус салбарын мэдээлэл хүмүүст нийтэд хэр их хүрсэн байна. За тэгвэл яг үнэн боддороо ямар байдаг талаар гарч ирнэ. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч, продюсер, жүжигчин Ташгүйн Гадбаяр ах маань мөн дээрээс нь залуу жүжигчин Түр атах маань оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд залуу үеийнхаа хийж байгаа контентэд ингээд итгэл найдвар хүлээлгээд ирж байгаа нь бидний хувьд бол бүр үнэхээр том үнэхээр яаж одоо би баярлаж талхснаа илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Одоо ингээд зориод ирж байна гэдэг бол үнэт цаг заваа гаргаад биднийг бас дэмжих гээд ирсэн нь л маш их баярлж байна. Тэгээ бас хамгийн ихний дугаар дээрээ халамцуу яриа гэдэг маш том одоо нэг концепттэй подкастныхаа гол одоо хүнийг суулгацсан байгаа да. Бид хоёр өөрсдөө бас маш их сүрдэж байна. За тэгээд өнөөдөр болохоор хэдүүлээ болохоор зөвхөн ингээд нэг зүйлийн талаар биш ингээд нэг зүйлийг ингээд дөрвөн өөр хүний өнцгөөс харж байгаа байдлаар ингэж энэхүү подкаст маань өнөөдөр ингэж үргэлжлэнэ. Тэгээд бид хэд одоо манай найруулагын багаас продюсерийн багаас нэг юм дээр энэ дугаар дээр онцлсан юм нь зөвхөн урлагийн салбар гэдэг зүйл биш. За зөвхөн кино урлаг гэдэг биш талаас нь бүх нийгэмд одоо ил байгаа бүх сэдвийн талаар ярилцахаар байгаа. За мөн дээрээс нь одоо 3 өөр үеийн төлөөлөл суучихсан байгаа нь альва одоо гаргаж ирж байгаа сэдвээ 3 өөр өнцгөөс ярихаар байгаа. За тэгээд асуултандаа орцгоё. Апекс ч одоо яг хайлаа ирүү орж байна. чи тооч юу ойрцоо шүү. Би ингээд и 3 үе гэдэг нь би бол одоо айл ирүү орч. Би нэг завсаар нь тийш орч байгаа юм. Галаа. Эртний. Эртээ урдын цагтын тий. Тэрлүүл юм шиг үү штэ. Би чи уг нь одоо ингээд Apex-ыг бас нэлээ ойрцоо. Гэж бодоод байсан чи үгүй юм байна. Би энэ хоёртойгоо ойролцоо очихгоо. Өшөөж хондоосчихгоо. За тэгээд энэ дугаарыг нэг онцлогтой юм нь хоёр хост буюу Дүлгөнөө бит хоёрт найруулгын багаас тус-тусд нь асуулт бэлдэж өгсөн. Тэгээд би одоо Дүлгөнөөгийн ямар асуулттай байгааг бас мэдэхгүй. Дүлгөнөө бас надад ямар асуулт байгааг мэдэхгүй болохоор би асуугаад эхлэх юм бол та гурлаа хариулна. Дүлгөнөө асуугаад ирвэл гурлаа. Бид гурав хариулах юм байгаа. За. За би эхэлж Дүлгөнөө. За тэгээ. Яагаад эхэлж байгаагаа тайлбарлал одоо 3 эрэгтэй хүмүүс суучихсан байна. Ганцаараа би эмэгтэй жоохон ганцаарт гэдэг болохоор хамгийн түрүүлээд асуултаа тавьчихъя. За одоо нэг ийм юм байдаг болчихж л дээ. Гинзи үеийн бас нэг кейс байгаа юм л та. Ажлын байрны тал дээр за нэг захирал байлаа. Тэр жинзиг ингээд илүү цагаар ажилууллаа. Одоо тэр захирал нь бол танаа үеийн нэг захирал байлаа. За гэвч таны ажилтан би байлаа. Тэгсэн чинь илүү цагаар ажиллуулчаад илүү цагийнхан цалин бодож өгөөгүй нэ. Явтаа ингээл нэг за энэ болчих байлгүй дээ гэдэг нэг ганц 2 цагийн юм дээр. Тэгсэн чинь тухайн жинзи болохоор гэрээний дагуу, за хууль дүрмийн дагуу, за цаашлаад ажлаас гарах хүртэл нэг тийм арга хэмжээ болсон юм байна. Гэвч танаа үеийнхнийг ингээд асуугаад үзсэн чинь бас үгүй гэж шүү. Нэг эрхэм хүндэт бас хүн маань би 1 жил цалингүй хүсэл мөрөөдлийн дагуу ажиллаж исэн болохоор би 1 жилийн турш цалингүй ажиллаж исэн гэж байна. Тэгэхээр одоо яг ийм жишээ гараад ирвэл танаа үед ямар байсан юм? Төрөхийн үед ямар байсан юм? Одоо Дүлгөнөө хэрвээ яах юм? Тийм үе тохиолдол. За галахаас. Яг одоогийн байдлаар бол би бас л яг адилхан контент бүтээгээл явж байгаа студи удирдал явж байна л да. Манад бол бас 3-аас
дөрвөн залуучууд л бас лайчилж байна. Бүгдээрээ л жинсийн үеийнхэн тийм ээ. Миний баримталдаг одоо жишээ нь би захирлаар нь ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр миний баримталдаг зүйл гэх юм бол илүү цаг гэхээсээ илүүгээр тэд өөрсдийн дураараа ажилладаг. Би хэдэн цагт иргэдэггүй. Одоо өөрөөр хэлэх юм бол зарим одоо ихэнх газрууд бол одоо за 8 цаг ч юм уу эсвэл 9 цагт ажилдаа ирдэг байх л да. Манай залуучууд бол хөс үедэлждэг. Тэг хөс үедэл явдаг. Тий. Би тэр чинь эрх чөлөөг нь олгодог. Өөрсдөө л. Одоогийн байдлаар бол над гараад байгаа асуудал ямар ч юм байхгүй. Тагтай юм тодорхой хугацаа өгчөөд энэ хугацааны дотор энэ ажлыг ингэж окей удахчаараа гэдэг үү эсвэл зүгээр л та зүгээр ингээд өөрсдөө ирээд юм аач тэгээ явчих тэгээд ингээд тэгж ажил чинь явд юм уу? Яг хөө мэдээж одоо ингээд жишээ нь нэг газрын ирээс хийдэг ч юм уу одоо нэг газрын видео гаргаж ирэхэд бол тэр чинь тодорхой хэмжээний цаг хугацаатай нөгөө газар нь маркетинг нь ажлын цагтаа багтсан байх шаардлагатай ч гэдэг юм уу тийм тодорхой шаардлагууд байж байгаа л да. Тэгэхдээ миний баримталдаг зүйл бол айхтар тийм цагаар шахах гэхээсээ илүүгээр үр дүнлж байгаа. Тэгээд ийм байгаа штэ. За одоо та бас нөгөө нэг залуу дөнгөө 20 их сургуулаа төгсчөөд бас нэг удирдлагын доор ажиллаж үзсэн л байгаа. Хэрвээ тэр тохиолдолд ингээл таныг илүү цагаараа ажилуулаад байдаг мөртлөө цалингийн одоо нэмж олгодгүй. Ийм тохиолдолд та өөрөө яах байсан бэ? Яадаг байсан бэ? Яг одоо нэг жишээ нэг ийм яриа байдаг штэ. Хүмүүс нэг ингээл жишээ нь Монгол залуучууд гэл нэг ийм яриа байдаг штэ. Тийм ингээл юм сурчаад гараа удагдаг ч гэдэг юм уу. Нэг ийм яриа байдаг штэ. Ингээд байж байжснаа сурч яснаа яг ингээд болоод гараад ирэхээр ингээ гараа яваад. Тэр чинь харахгүй шүү дээ мөнгө нөхгүй юм чи гараа явуулгүй л яах. Яг тэгэхээр тэр залуучууд чинь юмас сурчаад одоо мөнгө олох гэж явж байгаа байхгүй юу. Тэр хүн чинь амьдрын шүү дээ. Тэгээд өөрсдөө студид байгуулаач гэдэг юм уу өөрсдөө ингээд цаашаа бизнес хийх гээд ингээ явж байгаа байхгүй юу. Хэрвээ тэдгээр нөхдүүдэд цалингийн олгож ирсэн бол тэр хүмүүс ажил хийгээл байж шүү дээ. Тийм ээ. Яг тэрнтэй адилхан ер нь бол яг би бол соёлын их сургууль төгсөөд миний кейс бол өөр л дөө. Энэ одоо жишээ нь яг л миний тухайн үед соёлын их сургууль төгсөж байгаа чинь Монголд нөгөө студиудын юм шуурга гэх юм уу. Яг тийм үе байсан. Олноороо байгуулдаг. Тийм маш олноороо байгуулагдаад нэг компьютертэй, нэг камертай, нэг бүлтэн камертай бол студ тий. Тэгэл ерөөсөө нэг юм гэрэл тавиад ингээл тийм үе байсан. Тэгээд тэр үед би бас студ байгуулаад яг тэр шуурганаар л дунд нь ороод ингээл явж исэн. Бас юу гэх ажилтан гэхээсээ илүүгээр бас агнасаа л студ байгуулаад захирал хийгээл явж исэн. За төрөө ахын хувьд За манай үеийнхэн за миний хувьд гэх юм бол нэгдүгээрт нөгөө хүн яг би бас нэг тийм илүү цагаар ажиллаа, барилаа гэдгийг бол одоо бас яадаг штеп. Хүн яг өөрөө дуртай болвол өөрөө хайртай болвол тэнцээ бол яг өөрөө бэлэн болтлоо. Түрүү нэг галаах хэлдэг нөгөө сурчаад явлаа гэдэг штеп. Тэр шиг эхлээд нэг ихний ээлжинд бол суртлаа. Өөрөө бас нэг юм хийдэг болтлоо, бэлэн болтлоо бас нэг тийм илүү цаг магаар ажиллаа. Би ядарлаа гэхээс илүүгээр илүү цагаар илүү байх юм бол бас их юм сурах байх гэж бодож байна. Яг өөрийнхөө мэргэжлээ бодож шүү. Бусд мэргэжлийг бол яах юм сайн мэдэхгүй байна. Хоёрдугаар тэр байгууллагатай үнэхээр хайртай болвол би бол яг тэгжэл нэг хамт байгаа хүмүүстэй үнэхээр хайртай болох. Энэ миний тус хэрэгтэй. Энд би байвал энэ ингээд багцаараа дэше амжилтанд хүрнэ гэдэг би хэрэгтэй болохоор би энэ байх шаардлагатай энд одоо хэдэн цагаар чамаагүй байя гэдэг юмыг баримталдаг. Яг нөгөө тэр чин дуртай зүйлд цаг хамаагүй байдаг. Дуртай зүйлд цаг нэг мэтгэд л өнгөрч гисэн байдаг. Тийм ээ. Одоо бид нар ингээл жишээ нь ингээл зүгээр CS тоглооч юм ингээд нэг мэтгэд л цаг байхгүй болсон байдаг үстэй. Яач яг л гэж дуртай юм хийж байгаа юм чинь тийм. Тэгээ яг тэрнтэй адилхан тэр залуу дуртай зүйлээ хийж гин үгүй юу гэдэг л бас асуудал. Зүгээр цалингийн төлөө ажиллаж байгаа бол ёстой гэрээнийхээ дагуу би нэг цаг ажиллаж хэдэн төгрөг авах ёстой, 2 цаг ажиллаж хэдэн төгрөг авах ёстой гэдэг юм. Яг тэр чинь бол нөгөө өөрт нь ерөнхийдөө бол яг муухагаар хэлэхэд ингээд ял болцсон байдаг шүү дээ. Наа 3 цаг ажиллаж нэг хэдэн төгрөг авах гэдэг. Гээл хэцсэн байгаа байхгүй. Тэгэхгүй энд 3 цаг байхдаа энэ тэгдэг юм биш тийм нэг тийм за би энэ ингээд
гоё юм. Тэгээд нэг юм ойр татна болоод хайртай мартай болоод хамт олонтойгоо гоё байгаад эхлэхээр өөр гоё болно л да. Тэгээд дээрэс нөгөө тэрнийхээ удаан цаг байсныхаа ашигыг хүртэж жижигхэн ч гэсэн амжилт өөрөн дээр ингээд ирэх юм бол өөр урамшаад дахиад байх ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд болох байх гэж би бол хавдаа тэгж бодож байна. Тэрнээс биш энэ бол нэг айхтар үетэй холбоотой бол биш баг. Яг л юм хүсэл дуртай биш жинзи өнөөдөр нэг ингээл айхтар биднэрт ингээл цаг тэ гаргачаал тэ үгүй би яг энэ тал ажиллана тагна энэ нэг юм үл ойлголцол яриад байгаа та ерөөсөө биш баг. Биш баг. Ялгаа байхгүй л одоо ингээл бид нэр киноны салбарт жишээ дандаа л одоо жинзид нэртэл ажиллаж шít. Яг одоогийн байдлаар бол тэгэхэд бид нарт гараад байгаа асуудал байхгүй шít. Тийм. За дүлгөөний үед. Дүлгөөний ч бас одоо манай байгууллагын бид хэд чинь бүгд л жинзэлтэй. Тэгээд илүү цаг маг гээд яг өчигдөр ярьцгааж ийла бид хэд. Ерөнхий бол юу болох гэж бодож байгаа юм л да. Хийх зүгээр тодорхой ажлын өгчөөд тэгээд тодорхой хугацаа заагаад өгсөн тохиолдолд тэр хоорондоо тэр хүн хаана юу хийж байгаагаас үл хамааран ямар ч сан тэр өгсөн тодорхой цагт нь тэр юмыг ямар ч сан бэлдээд өгч чийвэл айгу амарх. Тэрнээс биш яг бас яг чи өглөө 8 цагт 9 цагт яг энэ офис дээр ирж яг энэ ширээний ард сууж ягаад орой яг тэр хүртэл ажиллаад тэгээд яв гэхээс илүү тэр сая гадаах хэлэхээр яг үрдэн чухал. Тий, одоо жишээ нь 3 цаг байлаа гэж бодъё. 3 цагийн 1 цагт нь тэр хүн ажиллаа хийчихэд хийгээд дуусчихад гүйцэтгэлээ хийчихэд 2 цагт нь зүгээр CS тогтоос суужил тэр тоглох нь над тэр яваад. Тий, яг ажлыг хийгээд өгсөн тий хүлээж авсан ажлаа хийгээд түрүүний нөгөө ирээс гараад ирсэн биш үү тий. Тэгээ би ажиллаа авчлаа тэгээд тэр чөлөө цагаараа тэр хүн ер нь тоглоно уу яана уу эсвэл тэ нусараа тоглоно уу над байдлыг байхгүй. Үгүй. Та тэгвэл айгүй гоё удирдлага юм шүү. Дийлэх газрууд харин тэгдэггүй гэж байна хаа. Өө тийм болохын тулд 3 цагийн ажлыг 3 цаг хийндэ гэж захирал бодсон ажлыг 1 цагийн дотор хийгээд 2 цагт нь өөрөө сул байна гэдэг болохын тулд өөрөө бас юм урд чадчих хэрэгтэй байх хэрэгтэй байхгүй. Чадамжгүй ээжиж 3 цагийн ажлыг 6 цаг хийдэг чадамжтай шалжаад тийм байж тэгээд нэхэд ахарч юмас хэцүүлдэг. Сонсож байна уу? Тэхийн тулд өөрөө тэр нэг илүү цагаар ажиллаж мажиллаж бас нэг ганц нэг удаа оройтож моритож сууж өөртөө 100% чадамжтай болчоод дараа нь 3 цагийн ажлыг 30 минутанд хийдэг болчих магадгүй шүү дээ. Тэгж хийдэг болчоод харин болцоо би одоо энэс бус цагаар нь яах вэ гэдэг байх ёстой болов гэж яг үнэ. Эсвэргээрээ би өглөө маш их ирдэг байхгүй. Нөгөө залуучуудаа ирэхээс өмнө эсвэл одоо нас яваад ерөөсөө нойр муудчих юм. Нас яваад онтаа байлцчих юм. Яасан чи би ч нэг 6 цаг гээд хурж ирээ суучдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө 12 цагаас хойш би гараа яваад өгдөг байхгүй. Тэгэнгүүт ингээд яг залуучууд бол нэг 10 өнгөрөөгөө ч юм уу 11 гээд ирж байгаа шүү дээ. Тэгээд тэд нарыг ирээд нэг цаг сууж явах хооронд миний ажилд усаад би яваад өгдөг байхгүй. За манай коктейл орж ирж байна. Сайн байна уу? За нэмэгдээд нь зориулж. Оо вау, баярлалаа. Манай Асэм ер нь их гоё штэ. Гэр бүлэрээ одоо хотоос хамгийн ойрхон байгальдах ресторан байхгүй юу? Тэгээ амралтын өдөр мөдрөөр ингээд хаяада найз нөхдөдтэйгөө гэр бүлэрээ ирээд суугаад их тохиромжтой. Тэгээд гольф тоглох боломжтой. Тэр нь үнэхээр гоё. За Асэм хүнтэй баярлалаа. Баярлалаа. За би бол одоо галаах шиг удирдлагатай бол нэрээ үнэхээр илүү цаг маг ярихгүй ажиллаж чадах юм байна. Гэвч дийлэх газруудын удирдлагууд өөрсдөө нөгөө нэг арчлаа хийгээд ингээд окей болчихж байгаа шүү дээ. Тэгэл өстой нөгөө нэг уцаа авахгүй тийм ээ өөрсдийнхөө хувийн ажлыг амжуулгүй тэгээд суухаар нөгөө нэг мужиг ахын нэг бичлэг байдаг шүү дээ. Ялаач хамаагүй анх битгий миний нүдэн зүгээр сууж харагдаад байгээд яг тэрэн шиг бас болчихжээ. Бас байгуулсан. Тэгээ эн чинь бол араа ингээд бас нэг зүйлийг анзаарах хэрэгсэл. Эн чинь бол жижигхэн бүтэц байхгүй. Миний хувьд бол миний энэ юм дээр бол тэгээ ингээд нэг студийн нэг юм жижигхэн бүтцээр л би залуучуудаа тэгж ажиллаж байгаа байхгүй. Үнэхээр бүр ингээд хитэн сууг ажиллаж чадтааш гэдэг юм уу ийм том бүтэц болоод ирэх юм бол энэ дээр яг тогтсон систем дагуу ажиллахгүй болохгүй л тий. Гэтэ ер нь бас Gen Z үеийн туршлагаас харахад үгүй ч юм шиг танаас бусад одоо энэ студ продакшны газрууд миний туршлагаас. Гүүл юм бэ нэлээ. Тэгэл одоо хитэн цагаарч хамаагүй тэгэл ингээл хийх ажлаадаа сацаа харьчихгүй гэхээр үгүй хажууд байж гэдэг ч юм. Яг нэг тийм хүсдэг хүмүүснэрээ байдгийм юм лээ. Тийм. Тэгээ өөрийнхөө ажилдаг зарчмаар бас бодоод байгаа гэж боддог шүү дээ. Анх өөрөө яаж ирсэн тэр зарчим шигээ. Ер нь нэг ийм ялангуяа ингээд жишээ нь 70 80
тийм ээ эсвэл жарж гэдэг юм одоо ингээд бидний дээд үе ингээд ах эгч нарээс ингээд анзаарч хахад бол бас их хит их тулгаад байдаг л да. Миний үед гэж их ярьдаг тийм. Миний үед тэгэл одоо энэ Homo sapiens Африкаас нүүдлээд хэдэн мянган жил болж байгаа үлээ тий. Тэгээ яг ясам дээр ингээд миний өмнө нэг 20 жил амьдэрснийгаа бүх үеийг мэддэг юм шигээр асар их энэ амьдралыг бүгдийг туулсан юм шигээр бас их тэгж гайхуудах шаардлага байхгүй л дээ. Тэгээ нэг энэ 60 70 мянган Homo sapiens-ийн энэ түүхэнд юу юм бэ? Бид нар нэг үсрэл нэг жил тэгээ 100 жил дээдлэн 100 жил амьдрал өгцгийж байгаа үст. Тэгээ энийг айхтар том experience туршлага гэж бодоод иж болохгүй л дээ. Яг. Тийм биз дээ. Одоо ингээл үсрэл нэг 20 л ах л үсттэй. Ингэ сүртэй. Тиймээс үртэй юм бэ те. Би чи юу ч мэдэхгүй шүү дээ. Би сая AI гэж мэдэхгүй байсан шүү дээ. Та ч гэсэн мэдэхгүй байсан. Одоо бүгдээ үзэл хамт үзэл явж шүү дээ. Хамт үзэл явж байгаа шүү. Тийм. Ямар аим уурч ба. За уушлаа. За cheers манайха. За. Cheers. За. За энэ нэг 4 өөр төрлийн коктейл байгаа Тийм даа. тийм. 4 өөр төрлийн коктейл. Хаяа найзуудтайгаа ирээд энэ хэмэл нуурын урд суух айгуу гоё хаа. Аа. Тийм. За юу миний надад ирсэн асуулт нь болохоор ийм жижигхэн кейс байгаа юм байна. Одоо жинзээ үеийнхэн хоорондоо маш их одоо ингэж ярилцдаг, ингэж төсөөлж ярилцдаг. Тэгээд тэр асуулт нь болохоор ингэж хэрвээ одоо та хоёрт маань, та гуравт маань яг одоо яг ингэж дансанд чинь ингэ тэрбум төгрөг ороод ирсэн бол та гурав тэр мөнгийг яг яаж зарцуулах вэ? Юу хийх вэ? За Apex Тэрбум төгрөг гараад ирсэн болов уу? Тий. Юу шаардж байгаа надаас? Гэхдээ та зүгээр тэр мөнгө юу юм бэ? Юу хийх вэ? Тэр мөнгийг авснараа би өөр хүн янз бүрийн хийх ээж юм. Гүү зүгээр л Таны зарцуул. зүгээр л таны Би шууд хадгаламжинд хийх хаа. үгээр юм. Хадгаламжинд тэгээд энийг яаж зарцуулж болох вэ гэдэг юмыг сайн судлах байх. Тэгэл амар олон хүнээс зөвлөгөө одоо анх удаага тийм их мөнгөтэй болж үзэж байгаа шүү дээ хүн мэдээж. Тэгэхээр тэрийг шууд сэтгэлийн хөдлөлөөр үржих юм бол бас юу ч болохгүй үржиж магадгүй. Тэгэхээр эхлээд жоохон ингэж хадгалж байгаа. Тэгээд сайн хүмүүсээс олон хүмүүсээс зөвлөгөө авч байгаа. Хүнд тэрийгэ өсгөөл гэж бодох л та. Тэр тал руу баялаа хандах байх. Энэ одоо их мөнгөийг мөнгөтэй гацж үдсэн хүмүүсээс зөвлөгөө авах. За галлах их сонсоод би. Нэг камер аваад 4 сая тавал дуусчих бол биш шүү дээ. Нэг хийх хүн санагдахгүй л надад бол. Би ч нэг ари аваад те. Тэгээд нэг 4 сая тавал. Бараг хүрхгүй. Тэр чинь за юу тэр бом дөрөв чинь $300,000 авцаа. $300,000 авцаа. За тэгэхээр чинь $300,000-оор баг камер авч хүрх юм. Нэрээ амгүй баг хүрхээргүй юм жаа. Мэн тэр дүн камер нүч. Тийм үү? Тэгээ үнтэй шүү дээ. Яг кино камерууд үнтэй шүү дээ. Байгаа хаа бараг л. Тэр бумын камер гэж бас тийм яг кино хийж байгаа. Тэгэхээр чинь нэг эсэй тавал дуусчихлаа байна. Тэг. Дуртай зүйлдээ зарцуулна. Ер нь бол тийм дуртай зүйлдээ зарцуулна. Тий. Хамгийн Дуртай зүйлдээ зарцуулна. Тэгэхээр бол одоо яг таны дансан нэг тэр бом сав гэл ороод ирвэл та шууд камер авах нь уу? Авъя л даа шүү дээ. Найртай бол л та. Ямар гоё тий. Та болохоор хадгалах юм уу? тийм би одоо яг одоо энэ чи галаах бол юу вэ шүү дээ. Авах юм нь бол тодорхой шүү дээ. Би сэтгэлийн хөдлөлөөрөө тэнэгчүүл бас тэнийг юм байна. За артист ихний ээлжинд хамгийн ойр дотны хүмүүстэй нэг бэлэг сэлтмэлт авч игэл бас тэрийгэ баярлах бах. Тэгээд дараагийн ээлжинд энэ мөнгөөр би юу хийх вэ гэдгийг бодно л даас нэг юм жүжигчин урлагийн хүн болохоор кино манай ухааны яваад тийм ингээд нэг бас нэг гоё юм хийчмээр байна тий. Тэгэхээр дуртай зүйлд үзээ зарцуулна. яах байхад энэ мөнгөөр яаж кино хийвэл яадгийг гэлэг тиймэрхүү юм л дээ. Тэгтээ бас найрлагч зохиолч бүгдийг бас тэр мөнгөөр гаднаас аль авах гал. Тэгэхгүй бол би ч нэг жүжигчин хүн болохоос биш би зохиолчл кино найруулад яах юм бол тэр бом дөрөх чинь тэгэл. За чи Би станууд бахах уу, байрах уу гэж байна. За, миний бодлоор бас нөгөө хоёр гинт ингээд асуулт орж ирсэн чинь амар тулгамдж байна. Гэхдээ надад бас яг нэг юм хүсэл байдаг байхгүй юу? Гэхдээ би энийг ойрын 5 жилдээ 10 жилдээ бараг л харчихсан байгаа юм. Манай аав болохоор одоо нөгөө нэг хуваараа бизнес эрхэлдэг хүн.
Тэгээд өөрийнх нь бас нэг өсөж явдаг юм болохоор би одоо бизнесээ ингээд хийгээд зогсохдоо зүгээр л хөдөө гараад ээж чаа аваад зүгээр нэг байшин бариад тэрэндээ ингээл та эдийн хүүхдүүд үр хүүхдүүдийг чи хараад суумаар байдаг. Тэгтээ энэ үгийг надад одоо нэг тухайн үед манай аав хэлж яхад ингээл яагаад чи амар орж исэн баг. Энэ хүн амралт нь одоо өөрийнх нь хүсэл мөрөөдөл болтлоо ажиллажсэн байх штэ, явчихсан байх штэ. Гэт би зөвхөн өөртөө зарцуулахаасаа илүү би намайг одоо яг энэ байр суурин дээр аваачсан хүмүүст буцаага би өгөх байхаа. Тийм. Гэрийнхэндээ зориулна аав шүү дээ. Эцэгтэй л зориулна. За дараагийн сэдв маань яг сайн миний ярьсантай жоохон тхүү. Гэхдээ жоохон их сонирхолтой юм билээ. Сүүлийн үед одоо залуучууд, жинзигүүд энэ бол бүр яг үе хоорондын ялгаа гаргаж ирж байгаа. Үзэж байгаа юмнасаа болдгийм үү, сонсож байгаа уран бүтээлүүдээсээ болдгийм үү? Эцэг эхийн ач гэж байдаггүй. Зүгээр эцэг эхчүүд болохоор сонголт, хүүхэд төрүүлэх сонголт. Тийм болохоор төрүүлчихсэн бол өсгөх нь тэдний үүрэг хариуцлага. Угаасаа л байх ёстой зүйл. Энэн дээр нэг одоо ингээл намайг төрүүлээл өсгсөнд баярлаа гэдэг нэг тийм хандлагаасаа зарим үеийнхэн гэтээ бүгд дийлхийхтэй биш шүү. Зарим нөгөө хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ бас өөр бодолтой. Тийм хүмүүс нь тэгээд ойлгож байгаа. Тэгээд би энэн дээрээс бүр яг энэ асуултыг ингээд найруулагчаас эргэтэн судалгаа хийж үзлээ л дээ. Өчигдөр урчигдөр ганц хоёр найз төгтөөсөө тэгээд би бас нөгөө өөрөө сургалт ордог байхгүй юу? Сургалтынхаа хүмүүсээс асуугаад үзлээ. Тэгсэн чинь бараг л төхөө юм барьж. Угаасаа тэдний үүрэг штэ багшаа гэд ингээд эцэг их болохоо тэд нар өөрсдөө шийдэж байгаа штэ гэд. Тэгвэл одоо намайг хүүхэд байхад лав би ингээл ээжэд загнуулах нь хэвийн зүйл те ээж мэжэд нэг мөрлөгөөс санжигамтлаа цохиулдаг штэ. Тэр мэрийг ингээ хэвийн зүйлгээ ботцсон бол одоо бараг л намайг ингээд хүсээгүй байхад төрүүлчгээд би энийг өөрөө сонгож гарч ирээгүй. Тийм байхад одоо ингээд намайг өсгөж байгаа доо намайг төрүүлсэндээ ингээд би тэр хүнд нэг өртөө юм шиг ийм мэдрэмжийг өгөхөө бойл гэсэн хандлага гараад ирсэн байна. Энийний яг талаар та бас яг үгэж бодчих. Жинзээ үеийнхтэй зөв юм уу буруу юм уу? Зөв шүү дээ. Тэр нь үнэн ш. Яг тэгэхээр тэр хүн өөрөө сонгоогүй шүү дээ. Эцэгхээ сонгоогүй шүү дээ. Тийм. Би жишээ нь хулан гэдэг эмэгтэйтэй гэрлээд дундаасаа бит хоёрын хайр сэтгэлийн илэрл болж тэр хүн гарч ирж байгаа шүү дээ. Миний хүүхдүүд гарч ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр гарч ирээд тэгээд би өөр энэ бол миний сонголт байхгүй. Хулан бит хоёрын сонголт байхгүй. Тий. Тэгээд тэрнийхээ дагуу тэр хүнийг одоо насанд хүртэл нь хайрлаж халамжлаад ингээд нийгэмд гаргаал явуулж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээд тэрнийхээ одоо хариу нэх нэгдэг чи явж чадахгүй асуудал. Яг хуу одоо ингээл жишээ нь би чамааг төрүүлсэн юм чи алдсан чи яадгийн тэргэлэг амар юмнууд байж л байдаг л та тий. Тэгвэл тэр бол одоо нэг ёсондоо хуучин нийгмийн л асуудал. Тэгэхээр энэ нэг ёсондоо бол жишээ нь магадгүй ингээд үе хооронд ингээд туршлагууд ингээд өөрчлөгдөд яваад байна шүү дээ. Жишээ нь миний ээжийн аавын үед амьдарч исэн нийгэм өнөөдрийг хүртэл явж исэн бол магадгүй би тэр хүнийг дагмаар байна. Тийм үү? Тэгэхээр нийгэм солигдоод шал өөр болчихлоо. Тэ? Социализм байхгүй нураад унчлаа. Зэрлэг капитализм руу бид нар хөл тавиад ороод ирлээ. Ингээд тэр хүмүүс хүртэл өөрсдөө шоконд ороод юу болчихвоо энэ чинь нөгөө ихтгэл үнэмшил нь шал өөр болоод ингээд энэ зах зээлийн нийгэм капиталист нийгэмд яаж амьдрах вэ яах вэ хүү гэдэг ингээд учраа олохгүй ингээд өнөөдрийг хүртэл явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ одоо нөгөө нэг юм үе хоорондын энэ зүйл төр чинь энэ залуучууд өнөөдөр тэгж бодож байгаа бол тэдний л зөв шүү дээ. Би бол тэгж л боддог. Тэдний л зөв. Тэгвэл яг таныхаар эцэг эхийн ач гэж бид нар заавал тэрийг хариулах ёстой гэж та боддог юм ба? Та өөрөө яг хувийнхаа үднээс юу гэж бодож байна? Тэр хувь хүний асуудал. Тийм, хувь хүний талаас асуудал. Тийм, хувь хүний асуудал. Нэг хүн жишээ эцэг эхийн ачийг заавал хариулах шаардлагагүйгээд итгэл үнэмшилтэйгээр явж ивэл би тэр хүнийг бас буруутгахгүй. Яг тэгвэл тэр хүний асуудал.
тий. Тэр хүн тэгж бодсон байж тий. Би дотроо итгэд өмшил дээрээ миний ээж өнөөдөр намайг насан туршдал минь ингэж сайхан, миний аав намайг насан туршдал минь ингэж сайхан одоо авч яваад юугаач дутаалгүй ч гэдэг юм уу, ингээл одоо тэг хүний хүүхдээс дутаалгүй юу ингээд маш олон хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өнөөдрийг хүртэл ингээд намайг энэ нийгэмд ингээд гаргаад ирсэн. Өнөөдөр би ингээд эцэг хийхээ одоо жишээ нь их сургуулийн төлбөрийн төлсөн ч байдаг юм, яасан ч байдаг, одоо ингээд олон зүйл байж болно шүү дээ. Энийг бол би мэдээж ажсан шүү дээ. Энэ бол ажсан шүү дээ. Надад зөрүүлээд ижи маань тэ би чиний өмнө одоо гавьяатай хүн гэж хэлээгүй байсан ч би яац санахад байхгүй да. Яаж чинь хайр шүү дээ. Хайрын асуудал байхгүй. Хайр асуудал. Тий. За. Юу? Би бол энэ хайрын асуудал гэдэг дээр 100% санал гэж байна. Энэ бол хайрын асуудал, цэвэр хайр. Тэгээд одоо би саяны тэр чинь багш юу шавнараас асуусан чинь тэдний үүрэгчд би жоохон тэр жоохон эртгий самхаа хариг санагдлаа тэр хүүхдүүд. Айгу надад ч одоо ийм муухай туссан саяны тэр хүүхдүүдийн юу стаанаа гэж хэлмээр санагд. Би одоо яг тухайн нөхцөл байдал байж болно шүү дээ. Одоо жишээ нь үе тэнгийн залуучууд ингээд яхаар заримдаа ингээд нэг хэсэг нэг тийм онцгоорох гэсэн ч гэдэг юм уу. Эсвэл бол нэг тийм өөр үзэл бодолтой болж харагдах гэдэг ч гэдэг юм уу. Эсвэл бол энд нэг таалагддаг охинтой нэг тийм мундаг үзэл бодолтой амтан болж харагдах гэдэг ч гэдэг юм уу. Тэр өнцгөөс хариулсан байж болно. Тийм ээ. Тэгэхдээ дорны уламжлал өрний уламжлалаас бас арай өөр шүү. Би бол тэгж бодож. Би бол одоо хувьяасаа бодоход бол аав ээж хоёр одоо бидний манай аав ээж хоёр ч бол за нэг нь 19 төдөө нэг нь 21 төдөө аав ээж хоёр болсон хүмүүс байгаа байхгүй. Тэгээ тэрнээс өмнө бол яг нэг 10 жилд байхад 10 жилийн багш нар загнаад тахаар нэг юм эсэргүүцмээр санагдаал зэвүүгээр хэлээд гэж тэгэл эсэргүүцээл ингэж юм ингээл би эндээс төгсчих юм бол айхан бах юм байна. Яг оюутны 2 дугаар курст ороод ирэхэд шууд 10 жилийн багш нарын өгшүүд толгоор орж ирд юм лээ. Яг миний л төлөө хэлээдсэн юм биш үү? Тэрнтэй адилхан баг байхад 10 жилд байхад жоохон багт аав ээж загнахаар асал надад хайргүй галлаа марал. Энэ гэрэж юмнаа би. Ер нь яг саяны хэлдгээр үүрэг нь ээжиж ер нь яагаад ингэж байгаа маа ингээд. Тэгээд дараа нь ингээд өөрөө бас нэг аа болж молоод эхлэхэд би яг нүдэн дээр өсгөд аав ээж хоёрын юу хийж исэн бүх юм харж исэн. Намайг ингээд өсгөхийн тулд одоо яхан тэл одоо бас нэг нийгмийн давхаргын өөр юмнууд бас болох л бахал та. Боломжтой айлын боломжтой хүмүүс бол аав ээж хоёр нэг тийм одоо энэ миний л бодол шүү. Зовхгүй байгаа юм шиг харагдах хаа. Манай аав ээж хоёр бол намайг өсгөхдөө 10 жил өсгөхдөө мөсгөхдөө маш их юм хийсэн байхгүй. Би амар олон ажил хийсэн. Маш муухай ажлыг ч хийж ирсэн. Би яг миний нүдэн дээр ингээл одоо стагийн чигмиг дээр очиж ажиллаад муухай айттай хүнсрүүл дүр дээр ажиллаад хүмүүст оромжлуулаад би тэр болгоныг хараад өсөж явахдаа тэр үед юу ч боддгоос. Тэгэл оюутан болоод яасан 9 сарын 1-нд ямар ч л байсан манай аав бол 9 сарын 1 гэх чамайг би шинэ хувцастай оруулна гэж 9 сарын 1-ний өглөөгтөр хараарн зах гараад тэгж мэгдэг байл. Тэр үед бол юм бодохгүй үүрэг нь болохоор 9 сарын 1 намайг шинэ хувцастай оруулах хэрэгтэй шүү дээ гэдэг л юмтай бодолтойс. Одоо тэгээ том болоод харахад би саяхан гэж бодоход та хоёр хэдэн настай наваа төрүүлэх нэг 19-т нэг 20-т байхгүй. Тэгэхэд 19-т 21-т үед бид нар 19-т 21-т одоо байхдаа ингээд ямар их шоуд дүүлээ те. Ямар их олон найзуудаа ямар их олон найзууд ингээд гараа дээрээс гараа мараа гээл тэгэл ямар их олон тэднийг бодохоор аав ээж хоёр минь ямар их тэхийг хүсдэг байсан болов гэж байна. Ямар олон найзууд нь нүдэн дээр нь тэгэж ингэж гоё ингээл зарим найзууд нь байгаа шүү дээ. Гоё байхад нь Иви тэр хоёр бас л энэ жоох хоёр хүүхдэл байхгүй да 25 ч хүрээгүй хоёр хүүхэд ямар их ингэж гоё чөлөөтэй амьдрахыг хүсдэг байгаа. Тэгэхэд тэр хоёр тэхийг хүсээгүй энд ингээд ажил энэ хүүхдүүдийг өсгөхийг гэсэн сонголтыг хийсэн байхад би өнөөдөр энэ та хоёр үүрэг байсан. Хоёрын сонголт л системтэй би аа заалчгүй хада ачийг хариулаад учиргүй амар яхны ганцлаас нэг амар таван амьдруулад миний өсгсөн хүүхэд ийм гоё байж та гэдэг ийм доторх сэтгэл доторх бахархлын төрүүлэхэд л надад одоо тэр л ач юм болов гэж байна. Гэхдээ бүр яг үнэхээр яг нэг тийм ашигнэхэд бас хүмүүс байна. Манайх тийм бол тэгэхгүй бол хүмүүс бол одоо жоочлаараа л гэмээр байхгүй тий. Би бол одоо ингээл нэг баярлдаг ядаж л нэг зах зохт нь ашгүйдэ гэж хүрдэг юм. Цагаасар болохоор хамаатад гэсэн цугладаг шүү дээ. Аав миний тоглосон кино 2 3 дуу хөтцсөн байхгүй. Мэдчихэ ямар ч шалтгаангүй дээр кино явж ирэх зурх юм дээр хүмүүс орж ирэхэд
Тэгэл ингээл тэр үзүүлээд дуусчингууд нь дахиж өөр нэгийг тавьчаал. Чи чиний PR хийгээд байгаа шүү. Яа ингээд бахархаад байгаа байхгүй надад хүмүүс гайхуулаад ингээл. Тэр нь ингээд надад ийм гоё мэдрэмж төрдөг. Би бас энэ хүмүүсийн бас нэг бахархлын төрүүлж юм даа гэд би тэгээд хаагаа зөр очиход дандаа аав ээжийнхээ нэрийг дуудуулж яхал дуртай. Би бол хүүхэд чамааг өсөхийн тулд ямар их хэмийг тэр хүмүүс хоошин тавьсан болоо, ямар их хүсэл мөрөөдлөөч хоошин тавьсан юм ба. Тийм болохоор тэр болгоныг нь бас бодоораа бас хитрхи харгис үе шүү л гэж хэлсэн. Яг гэхдээ энэ бол бас нэг талдаа одоо нэг залуу насны л асуудал дөө. Ер нь тэгэхээр энэ залуу байхад нэг ээж аавтайгаа нэг жоохон сөргөө зэлдөөч гэдэг юм уу? Эсвэл бол та нар юу мэддэг юм бэ? Мэдэж байна. Энтергээл их гайхуулаад бүгсээ хаяал явж маваа. Манай уёор энтергээд тэгээд ерөнхийдөө нэг 40 гараад ирэхээр болчих тийм дээ. Би одоо 40 сургаатай манай ээж 75 таа. Тэгээд би одоо ээжийг барьж аваад өмсдөг байхгүй. Духан дээр нь тэгээд тэнэгтэй тархаж гэдэг. Одоо эсрэгээр би эрхлүүлдэг болчихгүй манерыг. Тэ тийм л. Тэр чинь гоё шүү дээ тийм биз тий. Багт минь намайг эрхлүүлдэг байсан. Би одоо эрхлүүлж байна. Тэгээд гоё ш. Тасаа хэллээ шүү дээ хаана 40 гараад ирэхээр юм ойлгодог юм байна гэд. А тэгвэл одоо 20 эдтэй залуучуудын тим байгаа нь бол насных нь. Насных нь. Жоохон байна шүү дээ цаа чи. За яна би одоо концептоос зөрчүүдээ гэж яагаад вэ? Сайн нөгөө нэг түрээхийн хэлсэн манай аав ингээл миний тоглосон кино ингээл зургатаар тавиал тэгэл байс хийгээл тавиал тэр чи 2 3 удаа үргэлжилдэг гэх ингэж байна. Тэгсэн чи би эднэр бас нөгөө нэг найруулгын магаас асуултаа авчаал галаахынхаа нөгөө нэг одоо судлал байж хахад Монгол Улсын гавьяач жүжигч чинь ташгуугаа таны аавын талаар хэм судлаа. Би бас өөрөө ч унших гэж хичээлээ. Таны аавын талаар таны яг өөрөөс чинь яриулмаар юм аа. За одоо миний аав бол 53 настай бурхан болсон. Тэгэл одоо мэдээж л одоо хүн бүхэнд л аав ээж нь сайхан тэгэл оройн дээд бурхан л байдаг шүү дээ тийм. Тийм яг хоо миний хувьд бол үнэхээр онцгой байр эзэлсэн тийм л хүн байсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг дээр үед чинь бол одоо тэгт юм уу мэдэхгүй байна. Аавын хүүхэд ээжийн хүүхэд энэ гэл ингээл хүүхдээ нэг өмчлөдөг үе байсан. Тэгээд тэрний одоо үеийн л одоо нэг нь бол би аавын хүүхэд байсан байхгүй. Тэг би аавын хүүхэд тэгэл одоо тухайн үед нөгөө нэг социализмын үед чинь 45 хоногийн уртын баригад гээд явдаг. Аавыгаа баригад дээр явахаар би халуураа твтчихдэг тий. Буцаал баригадаас үрээд ирэхээр зүгээр болчдөг тийм ээ. Тэгэл одоо энэ хойно канал дээрийн цуслан гэж байж шах чинь аав ингээл галаагаас зүхтаж явдаг тий. Галаа аав. Тэг чаад за ажил тавьчих. За. Тэгэл байжингууд тэр доор явж хахад тэр доор дээрс би ерөөсөө зундаа хутламжтай хүүхэд байсан. Гэлээ муухай шарлаад ингээд доошоо гүйж ирээл тэгэл хөлд нь юу ягаал зүгтэл чаргууцалчдаг хүүхдээс. Тэгэл намайг хөгсөлсөн театр руу аваад явдаг. Тэгж аавыгаа дагдаг тийм л хүүхэд байсан. Тэгэл мэдээж намайг тэр бас ч яг вэ зарим хүмүүсийг бодох юм бол автагаа 20 жил амьдэрсэн. Намайг 20 настай байхад би бурхан болж ирсэн. Надад бол бас л хүнд цохилт болж ирсэн. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс ингээл аав ээжээ ач мач гэл ингээл бидний үеийнхэн яриад хэлэхээр нэг юм сони юмыг бас дахиад гаргаж ирж байна л да. Би болохоор нөгөө нэг одоо хувийнхаа зүгээс аавынхаа нэрийг л би сэвтэгчихгүй юмсан. Би өста яана нэрхүүн Бадамгаар ингэчлээ гэдэг би муу юм болохгүй юмсан. Хүн гавьяан шагнал авахтаа ч гэсэн өөрийнхөө овог нэртэй дуудуулж харагдаг. Муухай юм хийхдээ ч гэсэн овог нэртэйгээ дуудуулдаг. Тэгсэн чинь одоо үеийн залуус нэг ийм юм ярьдаг болчихж л тээ. Энд чинь миний амьдрал. Энд чинь миний хувийн л амьдрал. Одоо тэр нэг аав ээжийнхаа нэр бодооч модооч гэдэг юмн дээр бол бүр үгүйсэгдэг. Үгүй тэр үеийн тэр аавын амьдрал бол аавын л амьдрал. Би тэрийг бодох албагүй. Муу юм хийж явсан ч миний эрх, миний дур. Танаа үеийнхнаас ингээд бас асуугаад үзэхнээ үгүй бид нар бол аав ээжийнхаа нэрийг л сэвтээчихгүй юмсан. Нэг аавынхаа нэрийг л муугаар сонсоочихгүй юмсан. Тэгэж өсгсөн бахад гэл. Яг тодорхой хэмжээгээр тэр залуучууд тэгж ярьж байгаа нь өөрсдийнхөө итгэл үнэмшил, этик, мораль, ёс суртахууна хаанаас авч ийнө гэдэг нь бас нэг асуудал. Юунаас авч ийнө?
бид нар бол тэгж авдаг. Одоо жишээ нь ингээд жишээ нь жоохон уламжлал тал руугаа ярих юм бол одоо бөхчүүд улсын наадам төрүүлээл нутгийн минь уулс намайг төршлээ гээл тийм ээ. Яг зүгээр ингээд математик талаас нь харах юм бол ингээд уулаад байгаа шүү дээ тийм. Тэгээд нэг төршөөд идэх чинь мэдэхгүй шүү дээ. Бүү мэдэн шүү дээ тийм. Тэгэхдээ тэр хүний ихтгэл үнэмшлийг үгүйсгэж болохгүй л тийм. Яг тэрнтэй адилхан ингээд яг наад чинь бол ихтгэл үнэмшлийн асуудал. Тэг бид нар ингээд өөрсдөө ингээд те жишээ нь ингээд би бол одоо 20 настайдаа аав галдсан биш шүү дээ. Тэг миний ихтгэл үнэмшил бол миний аав. Тэг ингээд дотроос үслээд за би бас нэг энэ урлагт байгаа юм яг л саяны чиний хэлдэг шиг тийм ээ аахаа бас нэг мэрэгсэртэйчгүй хэн шиг альтайхаа яваад ирэх юмсан гэдэг те Библиэд нэг үг өгдөг шүү дээ тийм ээ хөвгүүд эцгийнхээ нүглийн төлөөсөө төлдөг гэж өгөөд тэгтээ эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр хараа шиг үг биш байхгүй миний ойлгож байгаагаар энэ бол хөвгүүд дээр чи очих учраас чи хүн шиг амьдрал гэдэг байгаа байхгүй. Чи ёс суртахуунтай идэг маргаалтай хүн шиг үнэн амьдрал гэж хэлээд байгаа юм болов уу гэж би бодод байгаа байхгүй. Тэгэхээр тэр залуучууд өөр яг саяны ярьж байгааг ингээд үгүйсгсэн байлаа гэхэд өөр юунаас тэр итгэл өмчлөө авч ийнэ гэдгийг сонирн баг. Зүг Apex би мэдэх би гайхаад яас сонио амар харгас хүмүүс байгаа юм бэ л гэж бодсон. Тэгээд ингээл энэ жинзинерийн тэр би одоо тийм би бүр тийм дотор бодлоо. Тэр нэг саяны тэр бие бинийгээ ингээд налаад байна гэл янз бүр амар хэрэг бол тэр одоо ийм амар харгас үзэл бодолтой хүмүүс байгаа болохоор ингээд байгаа юм багтал гэж баг тэгэж бодож шít. Эсвэл үнэхээр кулрэх гээд байгаа юм болов магадгүй. Эсвэл кулрэх гээд эсвэл нэг ийм хүмүүс байдаг. Би тийм хүмүүстэй зөндөрсөн өөр ертөнцтэй энэ өстой өөр ертөнцтэй. Шал хотод үзэл бодол нь өөр. Үнэхээр тийм хүн байдаг. Кулер гэж магадгүй. Тийм нэг тоглоод байгаа хүн ч мэддэг юм өөр ертөнцтэй. Тий, яг тэрнээс биш ингээд одоо жишээ нь ингээд тийм биш те. Би ч гэсэн жинзээ үеийн төлөөллийн охинтой шүү дээ. Одоо миний охин хад нөрөвтэй тий. Тэгэн гот би ингээд охинтойгоо ингээд харьцаал ингээд нэгэд тэр хүний ингээд байгаа байл за би ер нь жоохон тийм жоохон мас талтал харьцдаг л да нөхөртөө болов тий. Нөхөрч гэсэн энийг л ингээд наталталтай гэл. Ингээд явдаг л байхгүй тий ингээд яг бидний нүдэн дээр өссөн хүмүүс байхгүй бид нар чинь. Энэ жинзээ гэдэг га чинь. Бидний нүдэн дээр өссөн хүмүүс. Та нар өсөж гисэн. Бид нар өсөж гисэн тий. Бид нар өсөсөн хүний өнөөдөр танихгүй болцсон байгаа бол тэд нар биш би их тэр хүмүүсээс холдсон байна л гэж асуудлыг би өөрөөсөө л хаа. Гэтэ одоо сая ингээл та хоёрын яриаг сонсож аваад галах тэр би бас нэг жинзээ үеийн төлөөллийн үед та бүр үнэхээр тэгвэл кул аав юм байна өөрөө. Та өөрөө үнэхээр энэ нийгэмд том нөлөөлөгч хүн юм байна. Тэрийг яаж хараад байна гэхээр бүх жинзэгийн энэ яриад байгаа энэ ер нь бол хэцүү асуудал шүү дээ. Тэ түрээхаа ийм сони яриад ийм харгас байгаад байгаа нь энэ бүхнийг ингээд та бол хүлээж аваад байгаа байхгүй. Би одоо гайхаж чинь анх удаа би юм үтэй ярилцаж үзэж байна уу тэгэхээр. Баярлалаа. За төлгөөний хувьд энэ хэцэг ихийн аач тэгээ саяны миний ярьсан 2-3 кейс. Юу ууса тэр хүмүүс чинь ямар шалтгаангүйгээр бидийг хайрлаж байгаа. Тэр хүмүүс бидний төлөө амьдарч байгаа. Тэгээ бидрийг энд ингээд одоо ингээд сууж их одоо өөр үндэс яасан болохоор бид одоо бидэд болохоор миний хувийн зүгээс гэх юм бол би зүгээр л тэр хүмүүсээ сэтгэлийн хувьд амар амар амгалан байдгаас тэгэж амар бүр үнэхээр ингэж амар тус ачин хариулж чадахгүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд багс сэтгэлийн амар амгалан байлгах гэдэг нь айгүй бас нэг бас хариулж байгаа хэлбэрний болов гэж бодчих. Тэгээд юу ер нь би тэр хариулна гэдэг нь болохоор ерөөсөө тэгж ингэж дээшээ буцаж ингэж дээшээ хариулдаг одоо аав ээжийнхээ ачийг бид угаасаа хариулж дийлэхгүй болохоор дараагаа ингэж дараагийнхаа үед ингэж одоо өөрийнхөө хүүхдийг хайрлаж аав ээж өөрийнхөө ачийг тэр өөрийнхөө хүүхдийг хайрлаж мундаг хүн болгож зөв хүн болгож өсгөж байгаа нь тэр нь ингэж цаашаа ингэж явдаг гэж ойлгодог. Тэр нь тэгээд сайн явж байгаа л ачаа шүү дээ. Тий. Тэрээс биш тийм биз дээ. Ямар ч хүн үр хүүхдээ ингээ сайн явахыг харах шиг ийм маш том ач хариулт байхгүй байхгүй. Тэрнээс биш ингээ ач хариулж ингээл адив чи өдөрт тий надад тим авч өг эсвэл одоо тий над маш авч өг гээл эсвэл би чамайг
их сургууль чинь тэдэн төгрөгөө сургацсан. Одоо эсвэл тэрийг төрөх байлгээд тэр чинь хэрвээ тэрх юм бол ямар ч тэгэхээр бол харин дээр ямар ч удахгүй байхгүй тэр чинь. тэрний чи хүү өсөө тэд болцсон байна. Тэ. Юу юм бэ да тэгээд одоо. Гэхдээ чамайг төрүүлээд өсгөх энэ хүмүүсийн сонголт үүрэг байх. Чамайг хайчих сонголт байсан шүү дээ. Тэрийг бас бодоорой. Чамайг төрүүлсний араас заавал өсгөх албагүй чамайг одоо тийм тохиолдол байна шүү дээ. Удамжинд хайчих сонголт бас байсан шүү гэдэг бодож гоё гэдэг юм. тийм над харгасаа яриа. Таныг баярлуулъя хаа. Ямар гоё дүүд шээ. Тоос маань одоо ингээд одоо энэ урт хугацааны одоо карьерийнхаа турш тас салбраасаа ингээд юм юу урам авахаа болоод шантарч исэн үе байгаа. Тэр үедээ та хоёр тэр хэсэг хугацаагаа яг яаж давсан бэ? Тэгээд энэ нь болохоор юу манай үеийнхэн бол сэтгэл зүйн тал дээр бол жоохон сул дорой чихсэн юм шиг. Тэгээд энэ дээр бас нөлөөлж байгаа юм нь одоо энэ сэтгэл зүйчид гээд одоо ийм судлаач хүмүүсийг буруутгаагүй шүү. Зүгээр тэр хүмүүс нь маш олон төрлийн нэр томьёо, трама, сэтгэл зүй ингэдэг гээд ингээд машин олон төрлийн наа томчлоо. Даун болчлоо гэдэг аах нэр томьёо. Би травматай гэдэг. Тийм травматай гэдэг. Дургүй юмар хэлдэг болсон юм шүү дээ. Тэр яг Тиймэрхүү юм байна. Тиймэрхүү шээ. би инхээс травматай гэдэг ингээд зүгээр л чи хийж чадахгүй юм шүү. Тий. Сүүлд утгаа алдсан. Бараг дургүй хоол нэрүүд теннис рам. Энэс нэрээ. Дурны хоолноос травматай. Яг зин бэ гэдэг. Тэдэн жилийн өмнө би гахаад тэгэл рам. Надад бол тийм үе тохиолдож байсан. Одоо ингээд студ байгуулад ингээд 10 хэдэн жид яваал. Тэгэл би ч өөрөө зураг мөр авдаг байсан хэрэг. Тэгээд ингээд оператор хийж мэйгээл тэгэл явж байгаад өстө бүр сүлдээ зурганд гарахаас ингээл хашраад ирдэг үе байсан. Тэгж байгаад харин 2000 одоогоос 10 жилийн Шоган тарих шидэг кинонд тоглоод тэгээд нэг жүжигчнэр өөрийгөө нэг дэлгэцийн санаас олж хараад тэгэл аюу гойсоо гэлээ. Өөрөө кинонд жоохон өөрчлөх ёстой байхаа. Хүн хэрвээ тийм юм гараад ирвэл Шуган тарих шиг киноч нөө баатай. тийм баатай. Баатай. Пүүх би тэрийг харчаад ёо галахаа би таныг шүтсэн ш. Үгүй яаж тийм бодит байдлаараа бүр яг тэр дүрд орж чаддаг юм би бүр сонио. Баярлалаа. Атекс ээжсэн. Тэгэл одоо зөндөөл багш. Би одоо анх 2015 онд 3 дахь курстэй экстүүс оржсэн. Тэгээ 16 онд төгссөн байхгүй соёлын сургуулийг. Тэгэл өстой киноны ард шантархгүй байсан. Би аюу олон хүмүүсийн урам өгсөн үгээр л одоо тий болтол авах гэж боддог ч өөрийгөө. Би тэгэхээр одоо хүмүүс байж ижил би 15 онд ороод хамгийн анхны кинонд 21 онд тоглож байсан. 15 оны турш дандаа бүх киноны бүх араал би хийгээд тэр хугацаанд ингээл үеийн хүмүүс жүжиглээд эхэлдэг. Яг би гэрлэг хөлбөшөө зогсож байхад үеийн найз жүжиглээл. Доод курсыг хөхөж жүжиглээл. Сойст ингээл илүүрхэж явсан. Гараад ирсэн тий. Хүмүүс ингээл гараад ирсэн жүжиглээд тэр хүн тодорхой хэмжээнд амар атгахал төрнө. Тэгээд дээрэс нь өөрийгөө голж хэлсэн би лээ. Би ер нь угаасаа л яа болохоор л энд байгаа юм шүү дээ. гэж. Тэгээд нэг хэсэг аваад тэгснийхаа дараас би юу болиё гэж бодсон л да. Тэгээд болиод энэ угаасаа болохгүй маа 6 жилийн турш тэгээд байцгаар чинь болохгүй ойлгомжтой санагдаж байгаа юм чи надад. Тэгээд хүмүүсийн бас хоршоод муу хүмүүстэй таар чим хотоо гэхэд би энд байх чим юм гэсэн хүмүүс таар шүү. Тэгээд чир чинь ингээл тэрний үгийг авахгүй ч гэсэндээ ингээд хүний тархинд ингээл цаанаа ороод байдаг юм нэрээ ч тийм дээ. Тэгээд 21 он тэр гинтийн цочдгийн кинонд тоглохоос өмнө болох гэжсэн баг. Манай хөөрхөн ээжтэй охин гээд бараа хаднагч кино хийсэн. Тэгээд одоо бараахт би одоо тэнд ярьж л. Тэгээд 21 аймаг гаргадаг кино. Тэрийг би хамтынхаа дөөх гэж залуутай бит хоёр зүлгөөнгө одоо бас кино маань тоглоод манай хүн явал. Тэр бит хоёр явал замдаа ярьдаг хойлооч юм утаарч. Доотлын курсыг өсөд одоо хоёлаа угаасаа хадлаа. Тэгээ байж би яг тэр киног арангаад хамгийн сүүлд гаргачаад тэгээ хот руу очихдаа хамтлагаасаа гаръя да өөр юм хий гэж хэлээд ардаас ах гис нартай хэлчихсэн чинь битүүр нэг замын оноо
замаа өдөр орнуудыг тойрохдоо машингүй замаа нагаар явсан. Машин байхгүй би тэр дугаасаа. Тэгээ замаа тойр нилээ ядарч бадарсан. Би чинь замдаа ингээд би өвдсөн ингээд энэ сугны булчирхаа ингээд мөрөө болтолсоор агаад тэр нь ингээд цочоод ингээд том юм бамбаа үүссэн. Машины нэг барилаас ингээд сойгаад ингээд хавтаас ингэж мөнгө яваад. Тэгээ бараах тойр арангаа дээр байжчих чи би очиё. Тэгээ бараах хэлдэг. Бараах ирээл өдөржингөө битэрийг хамраагаад ахын сургуулиуд дээр явчих. Тойрсоо кино театртаа өдөр. Тэгээ киногоо гаргачаа буцаа явахдаа бид хоёр амар хэмэхгүй бид гурав. Тэгээ бараахын нөгөө нэг жүжиг болохоос өмнө гадаад модод байсан тэрийг яриад тэгээл би ч бас ер нь хаа ингээд байлиг гэж бодчих чинь гэдгээ яриад бид нар тэгсэн чинь бараах чи нэг жил хүлээж гэсэн. Нэг жил хүлээж юм дөө. Тэгээд нэг жилийн дотор ямар ч өөрчлөлт гарахгүй байлаа гэсэн. Тэгээд би за окей. Тэгээд нэг жилийн дараа яг тэр Бурхны авралаар чирлээ гэдгийг маасанд ороод явж хахад гинтэн зочдын прооб зарлагдаад. Тэгээд тэмцээд ороод тэгээд хэрвээ нэг жил нөгөө тэрэгээс хайтарсан бол тэгээ бодлаа юм билээ л дээ. Яг үнэ. Тэгэд ер нь бол нөгөө нэг энэ чинь хүнд бол юу юм бэлээ л дээ. Нөгөө энийг бодолтой итгэгч гэдэг чинь аюу хамгийн аюултай юм билээ л дээ. Ялангуяа залуу хүмүүст. Жишээ нь би бол ингээд өөрийгөө ингээд нэг тийм найруулагч гэж итгээд баг 10 жил явсан бохоос сууж төгснөөс хойш. Тэгэл ингэснээ ингээд юм студийн ингээд би хизээч өөрийгөө ингээд жүжиглэлээр олж хараагүй байхгүй. Тэ. Тэгээ ингээд би бол найруулагч гэж ингээд тэр бодолтой ингээд гүн итгэцэн. Хүн бол ер нь эргэцэж явах хэрэгтэй. Би буруу бодсон бол яах юм бэ те. Жишээ нь одоо ингээд сая Apex-ийн жишээн дээр гэхэд за би жүжигч биш юм байна ингээд бодцоод тэгээ тэрэндээ итгэцэн бол яах. Тэ. Яг энэтэй адилхан би ийм л хүн гээд өөрийгөө дүгнсэн маш олон залуу шүү хэлчихдэг. Үгүй шүү дээ ч залуу хүн шүү дээ. Яагаад тэр бодолтой өөрийгөө итгүүлээд байгаа юм бэ те. Маш олон боломж байж болно шүү дээ. Тэр хүн өөрийгөө маш олон талаас нь нээж бас болно шүү дээ. Тэ. Тэгэд энэ бодолтой итгэнэ гэдэг чинь л хамгийн аюултай юм байл л дээ. Яг үнэ. Бодолтой итгэнэ гэдэг бол яг жинзэнэрийн би угаасаа чадахгүй. Тэгээ итгэвчтэй. Би угаасаа ийм л юм хийх ёстой хүн. Нэг яг ийм юм ярьдаг. Би тэд үнэн. Гэтэ би бол төрөө ахыг эсвэл би бас жинзи дундаа хөгшин жинзи юм болов. Өвлийн нэмсэгдэл үзээд таны гарч ирдэг штэ хаа нуу юм дуу явж явах үед. За ямар цагаан юм бол тий хаа. Би тэндээс харчаад крашлаад яг тухайн үед нэрээ юу ямар хөөрхөн ах вэ гэж хараад надад лаа төрөө ах нэг тийм багаас тийм байна. тий. Багаас нэг тийм Боожсэн. Одоо бас зөндөө харагдчихсэн шүү. Үлийн нэмсгэлийн тэр жижиг юмнууд ч хөтлөөг авах гэж маргах чи амар олон залуучуудтай 8 9 одноогч. За бүгдийг нь үзнэ. Хин гайг байгааг нь аавна. Бөөндөрт үзчих. Ирийг авчуур дэр чи аа. Тэгээ тэр цагаан ус мөс чинь жижигхэн үстэй. Яаж гоё харагдах вэ? Яах вэ гээд нөгөө нэг юм хиймэл юм цагаан усуд байдаг шүү дээ. Тэрийг олж аваад ээч тэгээ шүн. Миний үсийг ингэ сүлж өгдөг. 4 тонн цаа төшвөл. Одоо болохоор юу илээ? Хөөрхий барид. Ийм нарийнх ингэ аяа сүлж. Тэгэж юм ингэж орд. Тий. Тэгэж ингэж орд. Хаа юм брейд шүү. Амар хөөгддөг юм аа гэж тат. Үгүй би тэрэндээ бүр таныг гарч ирэхээр би хараа суучдаг гэсэн чинь нэгсэн. Яг тухайн үед бол нэрээ миний краш лээсэн. Одоо эс. Одоо юу? Одоо юм. За нэг тийм л байна. Сайн нөгөө нэг галаа хэлсэн бодолтой ингэж хит битгий автаарэ. Нэг юм одоо би яг ийм л хүн. Би ийм л байх ёстой гэдэг зөвхөн нэгтгэлийн имийг барьж үзэхээсээ илүү нэрэл залуучууд Өөртөө оноогоод байгаа байхгүй. тий оноогоо яг үнэ. Тий. Өөртөө нэг тийм дүрийг оноогоод байгаа байхгүй тэр чинь. Тэгээд одоо ерөнхийдөө бол ингээд жишээ нь нэг жоохон философийн үндсэн нэг зүйл бол эргэлзэх шүү дээ тий. Чи хэрвээ буруу бодсон бол яах юм бэ? Тэг галаар чи өөрийгөө ингэж бодцсон. Тэгсэн чинь тэр бодол чинь буруу байвал яах? Нөгөө талаас нь бодоод үзчихлээ тий. Ингээд бодоод үзэхээр ингээд яг энэ бодолтой өөртөө ингээд дүр оноогоод идэх чинь жоо асуудалтай л гэж байна. Амин юм байна. Тэг боломжоо нөө дуртай хөсөн мөрөөдлийнхөө боломжийг авч үзээгүй гэж бас ялагдах хэрэггүй юм тий. Тий. Тэгээ боломжийг авч үзээд тэгээ бүтлгүүдэх юм бол харин
зүгээр хүлийн зөвшөөрөх талаар бодоод бат. Тэгвэл Шварценеггер тэгж хэлсэн байдаг шүү дээ. Манер чинь нөгөө нэг 88 онд ч одоо 80 эдэн онд ингээд бүх энергийн боёдыг авраг болчиход тэгээд нөгөө сурлагч ирээ таны дараагийн зорилго гэсэн чинь бокс офисын нэгдүгээр жүжигч ингээд тэр гайхаад тэгээд Терминатор тоглосныхын дараа нөгөө нэг сурлагч нь очиод та тэгэхэд хэлжсэн та даалдыг хаад юм өгсөн чи үгүй би тэрнээс хойш бокс офисын нэгдүгээр жүжигчний амьдралаар амьдарсан гэж гайхалтай хэлж байгаа гэдэг. За нөгөө одоо яг урлаг тал руу нөрөө л да. Та хоёр ч одоо нэг салбарт ажиллаж байна. Галаахын үед одоо байгаа таны үеийн урлагийн кино урлагийн салбарын төлөөлөгчд байна шүү дээ. За яг тухайн үед таныг оюутан болоод дөнгөж төгсөөл ингээл гарч ирж хахад ерөн кино урлаг өөрөө хэр өрсөлдөөнтэй тэндээс яаж ялгарч гарч ирж ийж үг туулж ийж одоогийн байр суурьнд хүрсэн. Одоо таны харж байгаагаар тэр үеийн кино урлаг урлагийн салбар хэр өрсөлдөөнтэй байсан бэ? Тэр талаас ярил. Зүгээр яг миний үе гэхээсээ илүүгээр яг тухайн одоо 20-од жилийн өмнөх асуудлыг ярьж байна шүү дээ. Яг тэр үеийг гэх юм бол түрүүний миний ярьж ирсэн Монголын студиуд байгуулагдчихсан баг алтан шиг байна. Бүх студ одоо жишээ нь UBS телевиз дээр гэхэл 11 студ контент нийлүүлдэг тийм ээ. Ингээл студ одоо жишээ нь Hero Entertainment одоо Lemia гэдэг юу гэдгийг маш олон студиуд одоо гарч ирж ирсэн тухайн үед бол кино урлагийн хувьд гэх юм бол яг энэ 2000 оноос эхлээд нөгөө видео буюу одоо ингээд жишээ нь 70 жил хөгжсөн Монголын кино урлагч нь хальсаар кино хийхээ болоод 90 онд Монгол кино нэгтгэл нь одоо ингээд хувьд шилжээл яадаг ч гэдэг ингээд Монгол киноч яг ясан дээр болоод ингээд инди киночдын буюу одоо хувь уран бүтээлчдийн нуруунд дээр ирсэн шүү дээ. Тэр нэг юм 10 жил явсан үе байдаг. Тэгээд энэ 10 жил яваад тэгээд тэр нэг үеэсээ хойш 2000 оноос хойшоо формат нь арай өөр болж ирсэн. Жишээ нь одоо HD формат руу тийм ээ ингээл одоо 4К хүртэл одоо өнөөдөр ингээл 6К бүр ингээл 8К ингээл бүр за одоо бүр IMAX гэл ингээд бүр амар болж ирж тийм. Яг тухайн үед бол одоо бас тийм HD формат руу шилжээл тийм ээ 1920 1080 өргөтгөл рүү шилжээл ингээл кинонууд бүтээгдэж ирж ирсэн. Тэр үед л одоо би бол одоо кино урлагт орж ирсэн. Тэгэхээр угаасаа л маш их өрсөлдөөн дунд байсан. Юм болгон ингэж шинээр эхлээд ингээд бүгд нэг студ одоо нэг гартаа нэг студ болчихсон. Өөрсдөө одоо кино хийнэ, эсвэл жүжигчин болно гэсэн тий. Таны үеийг бол би маш өрсөлдөөнтэй л гэж хардаг. Одоо ч ялгаа авахгүй шүү дээ. Ер нь бол тий. Одоо ч ялгаа авахгүй. Ялангуяа одоо бол бүр платформуд нь маш өндөр олон хэмжээнд болсон байна тийм ээ. OTT одоо тэгэл IPTV тэгэл одоо театрын платформ гэдэг ингээд тухайн үед бол ганцхан театраар л өрсөлддөг байлаа. Одоо бол өнөөдөр бол ингээд Монголын кинод бол та бүхэн харж байгаа баг жилдээ нэг 80-аас 100 контент нийлүүлж байна шүү дээ. Маш өрсөлдөөнтэй үе яахгүй энэ бол. Тэгээ дээрэс нь одоо ийм 90 цаг энэ 21-р зууны энэ цаг үе маань бол контентын бүр давлгаа ирэн үе болсон байна. Энэ дундаас яаж сууж гарч хүний анхаарлыг авах уу гэдэг нь бол маш асуудал. За төрөөхөө би бүр яг жүжигчин хүн гэдэг талаас нь асууя. Та сая хэлдэг шүү дээ 2016 онд би соёл урлагийн сургуулийг төгссөн гэдэг. За яг сургуулаа төгсөө та сая ярьлаа Extrude Production би ороод за тэгээ манай доод үеийнхэн ингэж гарч ирээд тэгж гарч ирээд тэр одоо урлагийн салбар жүжигчин хүн тэр дундаа харийн алга гэж байдаг юм аа. Кинонд орох, контентэнд орох зэрэг. Мэдхгүй ш. Би одоо өөрөөрөө л ярина сте тийм. Надад бол тийм арай алга байхгүй юм шиг санагддаг. Байвал тэгээд одоо тэр баригдсан шүү дээ. Үнэхээр арай алгаар орсон хүн болвол тэгээд тэр баригддаг. Хүн янз бүрийн одоо нэг найруулагч тэр кино хийж байгаа хүн арай алгаар хүн авъя гэж бодохгүй байх өөрийнхөө бүтээлийг алгахын тулд. Арай алгаар орж ирсэн өөрийнх нь бүтээлийг алгаа хичүүлэх юм. Алгарсан юм бол арай алга гэж манай салбарт бол маш хэцүү байх гэж бодож байна. Би л хувьдаа. Чадвар шаарддаг. Тийм. Тэр чинь арай хаалгаар ороод тэрийг нууж явах боломжгүй байхгүй.
Тэр чинь шууд нүдэн дээр нь ил баг гарна шүү дээ. Тэр чинь яг тэгэл камер асгалжийг дарах шууд өшөг нэгдэхэд тэгэл нүдэн дээр нь тэр ил гарах юм чи арын алгаар орох одоо маш хэцүү. Надад бол тийм юм байхгүй байх гэж би бол хувьдаа тэгж бодож байна. Таны харж байгаагаар одоо залуу жүжигчид бүр маш ихээрээ ингээл нэг кинонд ороод өөрийгөө жүжигчин гэж нэрлээл нэг одоо контентэнд ороод би өстө жүжигчин гэл ингэж нэрлэдэг болчихвчлээ. Дөнгөө суйс төгссөн хүүхдүүд одоо манай үеийнхэн одоо үед жүжигчин болоод одоо энэ алтан үеийнхэн шиг ийм нэрд хүрээд яг ингэ хэр өрсөлдөөнтэй гэж та бодож байна. Амар хөө тэр ч одоо маш олон одоо зүгээр яг үнийг хэлэхэд би л энэ зүгээр агaalтай сайхан боломж олдоод яг энэ чинь камерууд ингээд дөрвөлээ юм арай сууж болохоос биш яг тийм боломж нь одоогүй надаас бүр хэдэн 10 дахин авьяастай амар залуу гихтээ яг одоо зүгээр бодон дээр сууж л байгаа. Тийм болохоор зүгээр тэр хүнд чамдал боломж олдохгүй болохоос биш орж ирээд өрсөлдөхөд бол зөндөө байгаа шүү дээ. Зөндөө боломж. Тэгээ өрсөлдөөн их гэдэгтээ бол би 100% санд хийж. Дээрээс нь манай үе нэрнгээсэл ийм олон ихтэй те одоо олон платформ одоо фэйсбүүкээр хүртэл ингээл яаж байгаа юм. Тэгэхээр маш олуулаа дээрээс нь одоо соёл урлагийн их сургуулиас гадна өөр маш олон жүжигчний мэргэжлэр төгсгдөг сургуулиуд байгаа. Жилд дунджаар 1250 жүжигчин төгсдөг гэж. Би нэг тийм. Тэгэхээр одоо тэндээс хэдэн боломж авах юм. Дээрээс нь одоо бид намайг төгсөхэд дөнгөж байсан продакшнууд маань одоо ерөнхий үйл ажиллагаар ингээл зогссон байна тий. Тэгэхээр одоо бид нар төгсөөд хаачих юм гэдэг. Тэгэхээр л амар олон өрсөлдөөн донд би гэхдээ нэг 2 сар суучаар жоох айдаг шүү дээ. Тасалдгүй суучаар 2 сар суухаа яана одоо нэг бол би хаана тэгтлээ алдчих. Би тийм муу болсон юм байна. Жоо тэгдэг нэр ингэсэн. Жоо сэтгэл санаагаар ундаг. Жоо 2-оос илүү сармар сууж юм бол. Тэгэхээр одоо өрсөлдөөн ихтэй завсар зай өхгүй байх, ёстой байх. Жоохон өөрийгөө батлаж л харах хэрэгтэй. Тэгээд тасралтгүй юм. Доод одоо манай зарим хүмүүс юм доод үе ихээр нэг юм энэс сурах юу байдаг юм яа тий. Доошоо сурах юм бас байгаа. Тэгэхээр аль болох дээшээ доошоо бүх хүмүүсээс нь сураад ингээд өөрийгөө ингээл скил одоо тоглоомоор ярихад нэг доотогийн баатар харахад олон скилтэй л болж ижил чи онуудаа жил амьд явах болов гэж бодож тийхээ тэр юуныхаа хувьд карьерийнхаа хувьд тэгээд дээрэс нь хүн нөгөө нэг юм тачирхан амжилтанда энэ гिचгүй л амьдраасаа би нэг тэгчгүйсэн л гэж боддог ш. Тэгэхээр юм бол хин нэг нь намайг зүгээр цогсоогоод хэлээсэй чи одоо амар тийм гэдэг хэлээсэй гэж боддог ш. Тэгэх юм бол ингэчих юм бол хэлэхгүй байгаа ч гэсэн цаанаа юм гэж бодлоо. Тэр ханахгүй чадахгүй энэс илүү дахиад зөрсөлдөө их. Одоо нэг AI-аар кино хийдэг болно ч юм уу тийм яанаар гэж бодсон. Нэг өдөр 6 явуулчихаа чи хийхгүй үлдэг юм. За манай хаал орж ирж явах шиг байна тэндээс. Авчаа одоо. Асами хаал өстой гоё шүү би бүр асами хаалыг ойр дэрч асами хаал идэг бүр санчсан. За энэ манай босгоос. Оо за ямар вэ? За энэ зовсон юм хас сална шүү дээ. Баярлалаа. Би хоёр нөгөө найруулагчийн багаас асууж байгаа. За манай хоёр зочин дээр ямар хоол орж ирэх вэ? За тэгээд та нар ямар хоол санал болгож гинэ гэд асуусан чинь за ерөнхийдөө жоохон өөрсдөнтэй төхөө хоол өгчхий гэдэг тэгээд байсан. Тэгээд би сая харсан чинь бас л яаж төхөө гэж хэлж байгаа юм бэ продюсер энэ муухай штэ. Хүнд оромжилж байгаа ш. Тэгсэн чинь сая зөөгч нь орж ирээд хоолныхоо нэрийг хэлж штэ шууд. За тэгээд асами хоол бол угаасаа шилдэг. Аз, Европ, Монгол хоолнуудаар үйлчилдэг. Тэгээ ер нь бол асамдэр ирж хоол идэх маш туртай. Хамгийн гол нь хоттой ойрхон байгаль ийм ресторан байна гэдэг чинь давхар нөгөө нэг агаараа амьсгалангаа давхар хүчил төрөгчөө авангаа амт тоол идэж байна гэдэг бас айгуу гоё. За хоол таалагдсан манай хоёр. Ястаа сайхан байлаа. Яг л ийм вэ. Яг л тааруулаад өгч байгаа. Гоё стик байлаа. За одоо түрүүнээс хойш баг би асуугаал яваад байлаа. Төлхөнөө одоо нэг асуулт руу оруулчихсан дээр аха. Асуултаа дуусгасан дэр хаа мэдээ. Тийм үү? Тий. Минийх жоохон deep гэдэг.
Тийм болохоор чи арай нэг эндээс нь позитив юм ярьсан дээр хаа. За тэгвэл за манай үеийнхэн болохоор сэтгэл зүй тэгээд өөрөөсдийнхөө яг дотоод юу мэдэрч байгаа талаар илүү ингэж нээлттэйгээр хоорондоо болон одоо дээшээгээ ах эгч нартайгаа ингэж хоорондоо ингэж ярилцдаг болсон. Гэхдээ танаа үе дээр тэр зүйл хэр байсан бэ? Тэгэж сэтгэлдээ би яг дотроо ийм юм мэдрээд байна гэж ярилцаж ингэ сэтгэлээ нээж ярилцдаг хүмүүс нь яг аав ээжтэйгээ тэгж ярьж чаддаг байсан уу? Эсвэл найз нөхөдтэйгээ илүү ярьдаг байсан уу? Эсвэл ярьдаг байрны ах махнар тэр хүмүүстэйгээ илүү их ингэж ярилцаж асуудлыгаа өөрийнхөө тулгараад байгаа асуудлыг шийддэг байсан уу? Байхгүй шүү дээ. Тийм бол байхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэл тэ. Тэр үтгэл яг өөрөөрөө бодохч хориотой үе ижил байлаа шүү дээ. Чи тэгж боддог юм бэ? Чи ер нь боддог юм бэ чи? Тийм л үе байлаа шүү дээ. Тэгэл яг гоо тэгээ нэг тухайн цаг үеийн өөрөө бас нэг тийм байсан л байх л та. Хямдж байхгүй л. Тэр хаад Бас л тэгж амар сүртэй ярилцдаг. Найзуудтайгаа ч нэг тийм гүнзгий юм ярьдаг. Зүгээр харин модон 01 50 хасаагаад өөртөө нэг за гэдэг л одоо миний хувьд ч тийм би бүтэн үе төлөөлж ярих гэхээр ч жоохон юм уу гэдэг. Надаас өөр зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Яг миний хувьд бол тэгдэл яг өөртөө л тэгэл өөртөө дараагийнхын төлөвлөгөө өөртөө нэг 5 би ч нэг 5 жилээр өөртөө нэг даал өргөцдөг шүү. За 5 жилийн дараа гэхэд чи тэнд байхгүй. Нөгөө дээр үе нөгөө 5 жилийн төлөвлөгөө гэдэг шүү. Тийм яг өөртөө тэгдэг байхгүй. 5 жилийн дараа тийм юм хийцэн бай. Тэгээ тэрэндээ чадаагүй болвол одоо өөрийгөө хоцор гэд. Тэгдэл тэгжил өөртөө ярина нөхөс яг учиргүй. Би одоо дүүнер чи бүр ийм болсон юм л шүү. Өчигдөр харин ээж битээр сууж байгаа нэг вайн хувааж байгаа. Тэгээ чич тэг вайн үү. Тийш дээ бид нар чи хаяа бас орой нэг пив уучаад тэгэл миний хэд бол ээжтэй ээж ойлын вайн уучих юм бол алаад шүү. Манай ээж одоо хараад хэлдэг гэж боддог. Тийм. Аста гэж ерөөсөө хэлдэг гэж боддог. Гэтэл нөгөөх нь хэлжтэй шүү хаяа. Хаяа ч гэж ер нь хэлдэг. Тамиг татдгийг эдгээр хурс мэдлээ 3 дахь хурс мэдлээ. Тийм. Тэгэхээр одоо ихэд хаалттай гэсэн үг үстэй тийм. Би бол бүр 20 жил татчихад болоод утаат тамхиг хаялаа гэд пост оруулсан чинь нээж гайхаад. Тэмдэг төгс юм. 20 жил татсан шүү дээ. Тэгэхээр манай ахын үе бас хаалттай юм байна. Тийм бас ээж амаатаа хамгийн гоё үзэл. Тэр нь ихтэй гоё л ах л та. Тэр нь зүг гэсэн шүү дээ. Ер нь бол судалгаа янз юм их хөстой гэж байгаа. Тэр бидний хаалттай өөртөө дотроо нэг өөрөө нэг хүнтэй тэр нь тэгэл үзтараа тэрнээс харин өөртөө тэгж чадаагүй боловч өөрийнхөө үр хүүхдтэйгээ бол чөлөөтэй ярилцсан. Тийм байхыг хичээж байгаа. Ер нь бол одоо ингээл аль болох л нээлттэй яаж ийнэ тий. Тэгээд гол нь миний охин үннээ хэлээрээ тий. Үнэн байна гэдэг чинь хамгийн гоё шүү дээ. Тэгэхээр та хоёрын маань үед бол ерөнхийдөө тийм сэтгэл зүйн асуудал гих зүйлийг үл одоо оошоодог. Тэрийг хин нэгэнтэй ярилцахаар одоо нэрээ ёстой л чи болдог юм бэ? Чи тийм сэтгэл зүйн асуудалтай байдаг. Наа чи юу гэсэн үг ингэдэг цаг үед одоо байгаа. Тэгэхээр одоо та нар яг яаж тэрийг гадагшлуулдаг байсан мэдгүй. Би л одоо ингээл найз нөхдөдөө ингээл нэг өдөр болсон процессаа ингээл айгүй стресстэй болно штэ. Тэрийг ингээл хүүе би тэгээд гэл ингээл хэлэхгүй л хин нэгэнд хэлж энийхэн талаар уудалж энэ асуудлынхаа талаар шийдэл олохгүй бол ингээ удаж чаддаггүй байхгүй. Бүр нэг хүн нээлт би ингэдэг байхгүй гэдэг. Эсвэл ээж дээр хаал хүүе ээж би нэг ингээд хосын харилцаан дээр ч гэсэн би яг тийм л байдаг. Тэгэхээр ингээд үе хооронд ямар том ингээд за та бол одоо бүр 20 жилийн турш ээж нь тамхи татдгийг мэдээгүй. Та ч одоо 2 3 дугаар курстэй эсэл нэг мэдэж эхэлсэн. Одоо хэрвээ би ямар нэгэн иймэрхүү зүйлийг туршиж үзвэл шууд ээж тэлнэ. Ээж би наад чи үзчихсэн. Та ч өстө тийм юм бэлээ гэл ингээл тэр эндээс л ерөөсөө үе хоорондын ялгаа харагдаад байгаа юм л та. Тэгээ сайн нөгөө миний ярьсанчлан би нөгөө нэг найздаа ингээ бүх юмнаа хэлдэг. Ерөөсөө нэг асуудлыг ингээ өөр дээр хураагаад байдгүй хажуудаа байгаа хүн надад тань болох юм байна бүгд нь хэлдэг гэдэг шиг. Одоо яг галаахын хувьд
найз гэж төрөө ахын хувьд нөхөрлөл гэж яг юу юм бэ? Та хоёр энэ дээр Миний Өөрсдийнхөө цаг үед хувьд бол хамгийн том байр суурь шүү дээ. Би маш олон найзтай. Өөртөө бүгдэнд нэг хүн тэгдэг чинь таны хамгийн сайн найз хин бэ гэдэг. Тийм юм баг бүгдэнтэй маш сайхан найзууд. Би тэгээд манай найзууд ч надад таартай. Би биентэй тусдаа маш олон жил нөхөрлж байгаа нөгөө нэг найзууд гэхэр би нэг 2 жил танилцаа цуг шоуд хүмүүсээ бол илүү 20 жил гаруй найзалж байгаа 14 5 жил найзалж байгаа найзууд одоо хүртэл би бол хүмүүс намайг гайхдаг чи яад юм бол найз. Би амар олон найзтай тэгээд нөхөрлөл одоо хамгийн чухал зүйлээ амьдралын хамгийн том чухал зүйлийн нэг л байх гэж би бол ховдог боддог. Би биендээ тусдаг мөртэй байх. Манай найзууд бүр намайг би одоо ч машин барьдаг. Болоо шүү дээ. Тий. Машин барьж чаддгүй сурахыг ч хүсдэг байхгүй. Тэгэхэд манай найзууд ээлж хийж байгаа намайг зүгдэг. Би одоо жишээ нь би хотоос булган сурахтай байх юм бол хотод хэн байгаа хэн нэг намайг булган руу авчиж өгөөд тэгээд авчиж өгч явахдаа ярьдаг нэгэн зүгээр. За булгантай ойрхон хэн байна? Эн чинь хэдэн сая тэдний сэдв хүртэл зурагтай байж байгаа. Тэгээд тэндээсээ тийшлэх хэвээр маань ойрхон хэн бэ? За би булгантай байхад тийм ажилтай байна. За би тэдний хооронд нархаж аваад тэрнлүү хөнгөд үгээр. Тэгээ ингээ аваад нэгэн зөөгөөд ингээ бөөх хашиг ингээ. Тийм болохоор би нэг найзуудын хайранд амар их өссөн. Оюутан цагийн найзууд ч гэсэнтэй энэ одоо оюутан цагийн найзууд кино гүрмөв дээр ирэхээр шууд сэмхэн хилждэг. Наадах чинь ингэдэг шүү. Энэ ийм хоол идэж чаддгүй. Аж нойр мөхөр ингэдэг шүүгээ тийгээс хилждэг тийм найзууд байдаг. Нөө эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдгүй мэдгүй бас нэг хэрэг болоод байна шүү. Надад тийм эмэгтэй нэг найз бий. Бүх юм мэддэг. Миний бүх юм мэдэн тэрний бүх юм мэдэн намайг юу идэхгүй юу идэж чаддгүй ч хүртэл мэддэг. Тэгээ тийм бэхэр би одоо амар найзууд нөхөрлөл бол хамгийн чухал зүйл гэж бодож байна. хамгийн чухал зүйл. Яг үнэн. Тэгээд одоо мэдээж нөгөө ялангуяа бүр эрэгтэй хүн бол энэ нөхөрлөл найз нөхдийн асуудал бол бүр ингээд тэр эрэгтэй хүний одоо бүр тусдаа нэг баг юм арамааж их уу амьдралынх нь тусдаа дагалдаж явдаг нэг тийм гариг байдаг юм шиг санагдаад шүү дээ. Тэгэл ирж ин гэр бүлтэй болно. Тэгээ гэр бүлтэй зарцуулах цагаа найз нөхдөд зарцуулах уу. Тэгээ найз нөхдөсөө бас хит холдчих болдоггүй. Бас хит ойртой дээж бас болдоггүй тийм ээ. Тэр битгий хэл ингээд найзууд чи ингээд эрэгтэй хүмүүс чи аяг сонин шүү дээ. Тэр битгий хэл ингээд гуруулаа ингээд амар гоё нөхөрж илээ гэхэд тий би та хоёрыг хардна. Жишээ нь тий эсвэл бол чи бит хоёрыг хардна ч гэдэг юм уу. Аюун ялуун штэ ирчүүд. Тийм үү? Аюун ялуун штэ. Харднаа. Тийм штэ. Одоо яадаг болцсон ингээд аюул нэг удаа акцент амж мэдэн штэ. Өөр найз мад гинт нэг юм шиг найз болсон. Тэрнтэй амар дотно хахаар Тий. нэг тийм Харамлан. Би энийг зөвхөн эмэгтэй хүмүүс дээр л гарч ирдэг гэж бодоод байсан чинь бас эрэгтэй хүн дээр. Тийм штэ ирчүүд чи амар ялуун штэ. За дүлгөөний хувьд нөхөрлөл гэдэг тал дээр хоёр зочноос асуух асуулт байна уу? Нэгэнт найз нөхөрлөл гэдэг сэдв ярьсан юм. За. Та хоёрын юу хамгийн урт хугацаанд найз чинь хэн бэ? Тэгээд яг анх яаж танилцгааж исэн бэ? Тэгээд гоё ингээд хийж исэн, болж исэн, тохиолж исэн хөхтэй үйл явдлаас нь гэх юм бол Турсамжтай. тийм дурсамжтай. Надад миний найз нэг ингэж тусалж исэн даа ч юм уу те. Тэгээ эсвэл хамт явж байгаа бүгдээрээ явж байгаад нэг фейл ч юм уу. Оо атаас юм. Миний хамгийн урт нөхөрлж байгаа найз гэх юм бол одоо он ингээд залуу байгаа. Тэ бид хоёр анх Монгол Тэквондогийн холбооны Аслан гүдөвт орж хичээллээ. Онон бодвол навааг утах юм бол арайд өмнө хичээлээд эхэлсэн байсан. Оноо 10 настай. Би оноогоос 2 ах 12 настай анх бид хоёр нөхөрлж ирсэн. Одоо за баг 30 хэдэн жил нөхөрлж байгаа тийм. Тэгэл сайхан л байдаг шүү дээ. Одоо тэгэл хэдий өнөөдөр ингээл найз маань ингээл жишээ нь Монголын Тэквондогийн холбооны ерөнхийлөгч уулзсан ингээл мондаг ингээл явж байгаа. Би энд болохоор ингээл найруулагч мэрэлж ингээл ингэсэн хэдий боловчийг яг ингээ харахаар тэр нөгөө л багын л нөгөө тий бид хоёрын хооронд нэг тийм хөөрхөн дурсамж байдаг тий. Жишээ нь ингээл бэлтгэл дуусаад Тэквондогийн бэлтгэл дуусаад явхаар нөгөө дээрүүд диско бичээ гэж үүдээ гэсэн. Тэгээд диско бичээ дотор 15 ширхэг тий. Тэгэнгүүт он надаас 2 дүү болохоор дандаа 8-ыг нийтдэг. Би дандаа 7-ыг нийтдэг тий. Тэгээ нэг удаа манай найз маань миний төрсөн өдрөөр өнөөдөр миний найзын төрсөн өдрөөр чи 8 нийтчихээ.
гिचсэн. Тэгээд тэр гоё дурсамж өнөөдөр хүртэл дандаа шинээр л байдаг. Тэгээд өнөөдөр хүртэл 30 хэдэн жил нөхөрж байгаа найз маань бас байж л байна сайхан. Надад одоо нэг хүн гэхээс маш олон хүмүүс байгаа. Нэчгээд хүн. 24 жил найзалж байгаа нэчгээд олон хүн бай. Яг одоо хүртэл хамт байгаа. Бараг завсар зай гаргах юм бол хамтаа уулзалцдаг тийм хүмүүс маш олон. Тэгээд дээрэс нь оюутан цагийн ер нь надад амар олон баяг нэг юм ингээд энэ миний хамгийн сайн Гомдоод бас тийм нэг тийм онцлог хүн нэг ч хэвгүй байна. Бүгднтэй амар санаац, бүгднтэй амар олон дурсамжууд байгаа. Тэгээ одоо сая нөгөө диско бичиж ярьсан чинь зүгээр нэг тийм интернет дурсамжид хамгийн дөрөв зай харж ирнэ. Оюутан байхад бид нар манайх бүр зүнслэн тэгээд ангиараа нэг хүүхд толго нэг роликтэй. Тэгээ нэг сойс хичээлч амар орой тараш ч хүн 2 3 мөр гэ таранд. Тэгээ тэр үед нөгөө автобус 10-аас хойш оюутны үнэлэхээр зорчуулахгүй хөөгөө болгож. Тэгээ хоёргээ тахаар суурлын үүдэн дээр ингээл бүгд ролик оноол пик гэл тарт. Тэгэхээр баруун зүгийн 5 хүүхэд ингээл явна. Эхлээ саапра дээр үлдэл 21 дээр үлдээл тэгээд баяа шүрэг хамгийн сүүлийг дэшийг бий өгсөл. Тэгэхээр бид нар зандаа явж бод өвөл нэлийн төгцсөн нэг юм 500 төгрөгөөс зардаг нэг юм эрзэн чихэн дээр юм наалт нэг мууттай эрзэн чихэн. Тэр газар өгөөж яваад гихтэж явахгүй. Тэгээд манай мөнхөнөөс авсан чинь бүтэн бэнтэй тий. Гараа задлаа идэх гэсэн тас хөлдөв. Наа чи хөлдөв юм байна. Ядчихгүй. Тэгээ мөнхөнөө ингээд эндээ ингээд авчруулаад тэнцээс өгөөжөөс холоод 32 хүртэл нэгдүгээр болоо 32 хүртэл ингээд авчруулж ингэж явжсан байж. За одоо юм аагүй шүү. Тэгээд тэр гисцээ. Тэр 32 дээр бүгд автосын мод дээр сухсчаад хоож идэл тэгэл цаашаа тарж исэн тийм тэр л хамгийн одоо эдхэнтэй холбоотой ихэр зөндөө олон оюутан болохоос нь оюутны нэг оюутан байхад 10 жилд оюут болохоор амар үлстэй юм болсон. Тэн хэлсэн нэрээс аймаг. Тэсний жоох юм мэдээлэл хичээл рүү за халаалтаа гэж өгч хийч байхгүй. тий. Халаалт тэр нэг 15 минут гүүгээл хараагаал зочд нөгөөдөх шаалаа болоод тэгэл нэг юм тэгсэн мөртлөө өсөөд байгаа мөртлөө биентэйгээ байх гал хичээлээ болцсон хөтөж болчиход байгаа Тийш оюутан цаг бас сургуулаас тарахгүй тэгэл ангитаа суугаа хамт байгаал маазраал Салж чадахгүй. тэгээ салж чадахгүй тоглоом сургууль дотор самарж гүүгээр за шийтгэлтэй тоглоом дөрөв дулаач ангийнхан руу ороод хамгийн ихний оюутан дээр очиод халз дуулахгүй гэлч. Тийм л олон зурсан ч бүгд нь маш олон жил найздууд бүгдэнд нь л одоо хүртэл хамт байгаад нь баярлалаа ш. Дахиад ч олон жил байгаасаа гэж хүсэж байна. Тэгвэл та хоёрын маань хувьд бол тэгвэл найздаа хамгийн их гомдож исэн. Юунаас олж гомдож исэн бэ? Гомдож исэн юм уу? Тийм. Нэг жижиг үйл ойлголцол ч юм уу эсвэл бүр нэг тийм хүнд юм биш зүгээр л үйл ойлголцоод ингэ гомдож исэн юм бол. Галах тийм байгаа танд. байгаа зөндөл хэцүүлээд байгаа. Юм бол найстаа гомдож ирсэн. Тэгээд жоохон ширүүлж ирсэн тийм үед бол зөндөө шүү дээ. Аашлаад л тий. Бас нэг жоохон ааштай. Тэгтээ ингээд яг нөгөө нөхөрлөлийн юм ч юм бол тэгэл тэгсгийгээл одоо ёстой нөгөө нэг за одоо бодвол ингээд нэг юм сайхан гоё коктейл уудаг болчихсон. Ирчүүд бол ганц юм тавьж суугаад тэгэл калибрлэрчдэг шүү дээ. Тэгэл анх студи байгуулаад ингээл одоо бол Канадад амьдарч байгаа тийм миний найз. Тэгэл студи байгуулаад хамтдаа ингээд яжсэн нэг өдөр студи дээр ороод ирсэн чинь загтал байсан. Тэ нөхөр өөр студи руу яваад өгсөн байсан тий. Тэгээ ганцаараа хасарч ирсэн. Тэгэл хойд бас асар том цохилт болол гомдч л байсан шүү дээ. Тэгээд нэг 2 жилийн дараа нөгөө нөхөр чинь таг гэж орж ирээл ганц юм тавьж суугаад за найзгаа уушлаарай. Одоо хоёул ажиллана гэхэд л хөөгөө гаргаж чадахгүй л байгаа шүү дээ. Хийлдэ тэгээ надад хэлдэг. Тэгэл эргээд ирдэрч исэн цаг үе бол байж л байгаа шүү дээ. Сайхан л да. Хүмүүс юм амар гомдож исэн юм бод. Зөндөл байгаа л үүдээ. Тэгтээ нэг тийм онтон жилийн муудалсан зудалцсан урт хугацааны муудалсан байгаагүй биш санагдах юм надад санд орж би бол харин зөвхөн ширүүлж мөрөлж исэн гомдож исэн үе одоо цуг амьдардаг их нэртэй хамт гомдож исэн үе үүтэл Тэг гомдоод нэс юм уу? Өөр найз хүнтэй хажуугаар нь тэрнтэй уулзаад төхрийг би мундаг хүн болж хоёулангийн цагж мөх их нэрийг хөөж мөөж тэгээд талцсан исэн үе байж. Надад сайхан дэвчил өгдөг. Надад тэрэнд гомдсон байх. Тэгэхээр
Та хаяа нэг өстөн ганц хэлмний араас нэг тийм учиргүй улс төр мөрстөр яриад ерөн дэмий юм билээ шүү дээ найзууд хоорондоо. Хөвлөө ойлгоцод мадулцал зайлчи мальчи гэдэг юм уу. Тийм бузамд шүү. Ихэнх нэг тийм амар гүндээ артлах юм үзсэн. Одоо нөгөө нэг сая зайлчи мэлчи гэдэг шиг одоо барыг манайсын үе дээр хин нэгэндээ барыг нөгөө чи зур зайл майл гэдэг ч юм эсвэл нэг ширүү үг хэлэхэд л тэргээл тэр блок листэнд ороод тэгэл баяртай шүү. Тэр чигтээ зайлалгүй яах вэ? За нөгөө сүүлийн үед одоо ингээд мэдээллүүд нь ингээд маш олон хүн болгон хайж ороод Google-ээс хайж ороод ингээд энэ киног ер нь хэдэн төгрөгийн хооронд постгийн хэдэн төгрөгийн ашиг олдгийн одоо Холливуд бол те $30 сая бүтсэн кинонууд амжилттай явах юм бол 200-300 сая 10 үржиж ингэж олоод байна. Монголын кино урлагийн салбар маань яг үнэхээр одоо мөнгө олж болдог салбар уу үгүй юу? Одоо манай одоо дөнгөж одоо төгсөж байгаа хүмүүс маань одоо ингээл гарч ирэл заастаа би тим юм хийн, ийм юм хийн та тэндээс ийм мөнгө зарим нэг нь бас зүгээр яг мөнгө олъё гэсэн хөвөр орж ирж байгаа хүмүүс бас зөндөө байгаах. Тэр хүмүүстэд нь та хоёроос сандж хэлвэл Монголын кино урлаг мөнгө олж болох уу? Кино урлагийг ганцхан бокс офисаар бодож болохгүй л дээ. Бокс офис гэдэг бол одоо угаасаа яг хөө мэдээж киноны гол шалгууруудын нэг бол ялцчихгүй бокс офис мөн. Тэгэхдээ бүх зүйл нь биш байхгүй. Кино бол одоо маш олон зүйлийг дагуулж хийдэг тийм ээ. Тухайн одоо театрт ч гэдэг юм уу нэг бол PTV-д байршаад OTT-д байршаад яг сонирхолтой үе дээр нэг 2 сарын хугацаанд ч гэдэг юм уу гараад өнгөрсөн сонирхол татаад өнгөрсөн байж болно. Тэгээд дараа нь чинь яг юм кино борлуулалтын ч гэдэг юм уу эсвэл бол киноны юм олон шатлалттай үе дамжлагтайгаар явдаг зүйл тийм 2 жилийн хугацаанд бол кино бол яг үзэгчдэд юу сонирн байдгийг хөрвөл нэгдүгээр бокс офис асан байдаг. Үзэгчдэд бол ялангуяа одоо үзэгчдэд өөрт нь таалагдсан киногаа үзэж илүү судлах илүү бокс офисын одоо өндөр хэмжээний ашиг орлого олгосон ч гэдэг юм уу өмнөх рекордыг эвдсэн байгаасаа гэж үзэгч өөрөө бас хүсдэг. Хүсдэг шүү дээ тийм ээ. Монголын кино урлаг салбар бол түрүү хэлсэн шүү дээ. Яг одоо жилд одоо 80-аас бараг л 100 кино дэлгэсэнд гарч байна. Тэгэхээр эн чинь бараг тийм биз дээ бараг Болливуудын хэмжээнд байгаа биз дээ. Тэгэхэд манайх 3.5 сая хүнтэй зах зээл. Тэгэхэд энэ дээр бол маш өндөр тоо шүү дээ. Тийм. Маш өндөр тоо шүү дээ. Тэгэд хүмүүс тэгээд тодорхой хэмжээнд ашиг олж байгаа учраас л кино хийгээд байгаа болов гэж бодож байна. Тийм. Ашиг олж болно. Болно. Жүжигчин хүний хувьд одоо нөгөө хүмүүс би бүр яг бодит кейсээр бол энэ болчихж л тээ. Нэг жүжигчин хүн байлаа. Олны танил хүн. Тэр хүн дээр хүмүүс одоо үнийн дүн хэлэхдээ альва үйлчлэгээнийхээ үнийн дүн хэлэхдээ нэмүүлээд яг байгаагаас нэмээд хэлчихдэг болчихж. Жишээлбэл одоо ингээд нэг том одоо кино урлах нэлээ нэр хүндтэй хүн фитнест явъя гэдээ үзье л да. Энэ бол бодит би жишээ ярьж байгаа. Фитнест явах гээд нэг одоо ингээ хувийн багш авмаар байгаад хувийн багш авъя гэд тэр хүний авсан чинь магадгүй зүгээр жишээ шүү. Сая 500 мянга нэг сарын. Тэгтэл тэр хүний яг өөрийнх нь таньш одоогийн зах зээл дээр сая төгрөг байдаг. Тэгсэн чинь зүгээр л жүжигчин хүн болохоор зүгээр л урлагийн хүн болохоор нэг одоо тэр хүн үнэ нэмж хэлээд байна шүү дээ. Тийм болохоор яг төрөө ахын хувьд одоо галаахын хувьд жүжигчин хүн гээл одоо нэг хүмүүсийн боддгоор бол нэг кинон тоглол наача айгу easy шүү дээ тий. Ингээл мөнгө хийчихэж байгаа. Нэг кинон тоглол нэр хүнд авчих юм бол ингээл инстаграмаар бараг л реклам хийж байгаа л мөнгө олчихж байгаа гэж их ярьдаг болж л дээ. Яг түүнийг дагаад одоо бас манай нэг жүжигчин найз байна л та залуу. Найз нь одоо станыг гой уран бүтээлд ороод тэрнээсээ өөрийнхөө нэр хүндийг босгоол тэгэл яад энэ зүгээр контент үйлдвэрлээл өөрөө хідэн рил базаал тэгэл хүнхээ амтарчих юм байна гэдэг ойлголттой. Бас жинзээ. Энэн дээр та хоёр маань юу гэж бодож байна? Миний тийм
Хүмүүс харин тэгж боддог шүү. Жүжигчин жүжигээр их л баян сатгалан амьтад байдаг гэж боддог шүү. Минийхаар бол үгүй шүү дээ. Тийм яг л адилхан. Харин ч бүр залуу үе малуу үе манай үе зүгийнхэн бол сар тогтмол цалин авдаг хүмүүсээс ч хэцүү байгаа. Яг үнэндээ бол нэг тийм амар гимж тэгэл инстаграмаар реклам хийгээл энэ тэр болол мөнгө олно. Тэр чинь яг нөгөө нэг минийхаар шүү бас л яг л юм жүжигчин гэдэг юм биш л болчиход байгаа байхгүй. Би бол тэгж одоо танаас саний яриад байгаа найз шиг бол нэг сайн кино тоглоод тэгэл инстаграмаар нэг хөнгөн контент дэвэл амьдарч. Тэгэхээр тэр хүний нөгөө үндсэн зорилго нь жүжигчин болъё гэсэн зорилго биш юм шиг. Зүгээр л мөнгө. Тийм мөнгө болоод сайхан баян сэтгэл амьд мөнгөтэй боломжтой. Тэгэхгүйгээр нөгөө яг жүжигчнэрээ гоё амжилтанд хүрээд гоё бай гэсэн хүмүүст бол мөнгө бол сонир биш. Би бол хөвдөд гэж бодох. Миний бодол бол би хамгийн лаг нь болчоод ихнээ хүн чинь нэг юм зам мөрөдөл зорилгоо ярьдаг гэхээр би тэгэхэд гарсаал татаж үчим бол би бол ийм бодохдоо зоригтой юм үе шаттай зорихыг боддог. Эхлээд нэг шатаа дээр очичоод тэгээ дараагийнхаа шат руу мөрөдөө дараагийнхаа зорий. Тэгээ үндсэн амар том мөрөдөл дээр цаана гүндээ байгаа л да. Гэтэ тэр бол тэрийг нэг бодоод ингэж хагаад замд нь тэрэн рүү хурч чадахгүй болохоор шантраад буцчихгүй гэж боддог. Үе шаттай ингэж ахицтай явж иж тэгээ дээрэс нь юм надад бол нэг тийм мөнгөн чухал биш баян зүтгэл. Би эхлээд ямар ч хэлсэн одоо хамгийн ихэнд би анх кино тоглоод эхэлж байхдаа энэ таны зорилго юу вэ гэхээр намайг Монголын бүх найруулагч нар таньдаг болчихсон гэж боддог. Би одоо тийм ярилцлага зөндөгс. Монголын бүх л кинод бүх найруулагч нар намайг мэддэг. За энэ жижигтэн залуу өнөө жижигтэн залуу байдаг гэдгийг мэддэг болчихсоо одоо намайг дийлэнх мэдэх багт зарим кинон дээр ажиллаж би ч хараа таньж байна л тийм. Тэгэхээр одоо нэг шатан дээр очсон баг. Тэгэхээр одоо тэгээ дараа нь амар том бүтээлүүдийн араас тоглох. За тэгээ дээрэс нь Монголын одоо нэг хамгийн шилдэг нэхэр хэн байна гэхэл хүн болгоноос одоо нэг наацхан за чи шилдэг 5 хэлж гэхээр хамгийн ихэнд хүний тархинд орж ирдэг. Тийм хүн болмоор байхгүй. Тэгэхгүй тэгээд одоо нэг за бүн дөрний л нэг юм хүмүүс аим мөнгө холоод байна гэж цааш юм байсаа авчихсан. Тэгэхээр чи манай ихэнд тэгдэхгүй за чи арай илүү төрүүлээд яцнараа чи өтөр тэгэхээр би болохоор өөрийгөө одоохондоо тэгж боддог. Би бол кино хийх хүн биш ээ. Хүмүүс бацаад ингэх хүн би маш сайн гүйцэтгэгч болмоор гэж одоо бол сорж байгаа. Нэг найруулагч надад энэ дөрөв өгөхөд энэ төрөө бол надад ямар ч асуудал гэд нэг тэгдэг хүн болгоны тархин тийм бодолтой болчихвол зорилго. Тэгэхээр нөгөө хүн болгоны одоо танаа найзын зорж байгаа зорилго бодож байгаа бодол битэрих зөрөөд байгаа. Тэгэхээр бас бүгднийх л зөрөн л доо. Үеийн. Тэгээ баян сатгалан гэдэг үн мүнээ нэмж хэлж мэлээд байгаа дээр тохиолдол төр бол жүжигчид тийм айн сахал биш хүмүүс бас тэгэл тийм комментүүд байгаад гэдэг юм уу сайхнууд сайхан амьдраад мандад үгүй яг л адилхан л бүгдээрээ л эзэн гитээ саалууд дээр л тэгэл хоцрохтой хоцроод зээлэдэн за таны зайл 25 он хитгэлээ яах гэж байна гэж тэгэл яхилдэр тэгэл юм байж. Уг нь тийм байдаг бас сайхан. Тийм. Одоо өөрөөр хэлэх юм бол жишээ нь тийм биз дээ. Одоо жишээ нь Холливуудын алтарт одууд шиг тийм ээ. Адам Сэндлер одоо өөрийнхөө хөрөнгөөс тэр сан руу хэдэн сая доллар хандивлаа гинж гэдэг юм уу тийм ээ. Тэгвэл одоо тэ Чаки Чан тэгэл одоо өөрийнхөө хөрөнгийг тийшийг нь ингэж хандивлаа гинж гэдэг юм уу. Тэр хэмжээнд хүмүүс ингээд тийм ээ одоо жүжигчдийг старуудыг тэгж хардаг болвол тэр хэмжээнд тэр старууд нь амьдрдаг бол үнэхээр гоё байхгүй. Энэ хавар би Швейцарт Чарли Шаплингийн гэр музейд очсон байхгүй. Тэр хүн яаж амьдарч байгааг харлаа. Амьдарч дууссан бэ гэдгийг харлаа л та. Тэгээ маш өндөр наслаа тэгэл одоо тэр чинь одоо дуугүй киноны одоо агуу том од хүн шүү дээ. Одоо дуугүй киноны хаан шүү дээ. Тэгтэл тэр үнэхээр тэр Швейцарт толгой тэр гэр мэрхт юу юм бэ тий. Зүгээр ангааж байгаа байхгүй. Ямар гоё амьдардаг гэсэн бэ тий. Ямар гоё идлэн газар, ямар гоё байшин. Заас л үнэхээр л од хүн ингэж ангирдаг байсан юм байна даа л. Гоёлоо байхгүй. Тэгтээ энийг хүсдэггүй гэж бас одоо бит хоёрын суучаад одоо хутлаа хүлээгээд байж бол хэрэггүй шүү дээ тий. Хүн бүхэн л тэгж гоё амьдрахыг л хүсдэг шүү дээ. Тий. Даанч одоо Монголд тэгж амьдрах боломж байгаа юу гэдэг. Би өчигдөрхөн нэг
шинэ барих цаатах юм байна. Зураг авсан байхгүй тийм чи. Бид нэр тэгсэн чинь 3 тэрбум 600 сая төгрөгийн байр гинэ. Амар бай. Би тэгээ маазаад энэ чи одоо нэг өрөөнөөс нэг өрөөр авах гэж өө яач юм биш үү залах үрж. Тэгээ би за энэ байранд одоо хэдэн орсон суугч орохоос шийдэ орсон байсан чи 90 эд айл орох байна гинэ. Тэгээ одоо 70 эд нь орсон. Цахилстан нуцаар яар төгсч идэг. Манай жүжигчдээс ер нь асууж ярьсан хүн байгаа гэж нэг ч байхгүй. Тий. Нэг жижигхэн асуулт над би зүгээр ингээд сүүлийн үед ингээд Instagram, Facebook-ийг ингээд тухай real-ийн тухай явж байгаа тийм нэг юм жоох юм бүр юм сонин кинонууд нэг хийгдээд IPTV дээр ороод тэгээд энэ урлагийн хүмүүс одоо яг юу хийгээд байгаа юм бэ гэж би яг бодсон хгүй юу. Тэгээд тэр нь одоо нэг тэр нь болохоор нэг юм жоох юм эротик маягийн кино байна. Тийм 9 шидийн бүр дэндүү их болцсон юм билээ. Тэр тэгээд би тэрийг харчаад энэ яг ямар хүмүүс хийгээд идэм бол тэгээд яагаад тэрийг хийгээд идэм бол та хоёрын тэр хэр шүүмжлэлтэй хандж байгаа вэ? Тэр хэрэг үзсэн байсан. Тэрний тоор баахад хэдэн мянган комент өгд юм биш. Тэгээд тэр чи эрэлт байгаа учраас нийлэлт байгаа. Тийм. Гэхдээ таны хувьд болохоор тэр тэгээд тэрийг би одоо шүүмжлээд явах хэрэгтэй. Тэгээд хүмүүс юу дуртайгаар үздэг нэг юм шиг. Гэтэ соён гэгэрүүлэх ард иргэдэд соён гэгэрүүлэх тал дээрээс бус жоохон буруу юм руугаа юм шүү. Тэр жоохон зах зээл нь болох хийж байгаа. Тэр манай Монголд ингээд шүүмжлэлийг бид нар Монгол шүүмжлэж байгаа мал харж байна шүү дээ. Нүс бас нөгөө актер шүтээдэг Америкт ч бас тийм юм явахал тийм хүмүүсэл тийм бас комментэр шүүж байгаа хүмүүс бас байна. Бас байгаа ажил. Кино бол ер нь тийм л юм байл. Хаан шалгаагүй юм байл. Дор нь ингээс халаа ингээд тийм. Одоо солонгосын кинонууд дорж гисэн гэдэг. Комедиудыг харах юм бол зүгт битүү алж байгаа. Монголын кино бол киночд тест хогийн мэйл IPTV-гээр дүүрэн хог солонгосын IPTV-г юу байгааг бас мэдээ. тийм. Хамгийн наадхан зүгээр Юнивеситигаа хойлоод багц руу ороод харахад тэнд хитэн сони юмнууд байдаг нэлээ байхгүй. Тэр чинь бас л ямар шалгаагүй зүгээр бид нэр яг ийл би одоо чамд зөвлөд асууя дээр чи соён гэгэр чи гэж ямар кино үзсэн? Зөөжи би ч төсөв хэзээ кино үзсэн. Монгол киноноос. Тийм, ерөнхий Монгол киноноос их юм бол юу? Машнууц 2. Үгүй соён гэгэр чи гэдэг зорилгоор. Соён гэгэрчиг гэхээсээ илүү зүгээр тэр үед яг хүмүүс яг ямархуу байсан юм бэ гэдгийг нэг тийм зураглал авахын тулд би машнууц 2-ыг үзсэн. Машнууц 2 лөө. Тий. Тий. Соён гэгэрхэд кино хэрэгтэй юм. Хэрэгтэй. Тэр би чамаас асуухаар яг соён гэгэрийг гэдэг зорилгоор ямар кино үзсэн гэдэг би асуу. Тийм зэрэг. Соён гэгэрийг болохоор миний хувьд болохоор бодож байгаагаар зүгээр асуудалтай байгаа хүмүүс. Асуудалтай байгаа шүү дээ. Яг за би өнөөдөр нэг соён гэгэр чи гэдэг ямар кино үзсэн юм? Тий. Гэтэл надад бол тэр кинонууд жоохон тийм амар хогийн л кино санагдаад байдаг. Соён гэгэрэл гэж бас яг юуг хэлээд байна гэдэг чи асуудал байхгүй. Соён гэгэрэл гэж яг юуг хэлээд байгаа? Хүмүүслийг хэлээд байгаа юм уу? Эсвэл ёс суртахуунтай байхыг хэлээд байгаа юм уу? Тийм ээ. Өөх түүхээ мэдхийг хэлээд байгаа юм уу? Өөх түүхээ мэдхийг хэлээд байгаа юм уу? Тэгвэл надад чинь багцаа амьдрахыг хэлээд байгаа юм уу? Тэгвэл энэ зогт тэг бүгднийх нь ингээд нийлбэр зогссон юм шүү. Тэгээд тэрнийгээ соён гэгэрэл. Тэгвэл ягаад залуучууд армаа уншихгүй? Сонирхолтой болоо үзхийг л үзэж байгаа. Уншаа байчихсан шүү. Тэ. Эсвэл сонсох. Одоо тэгээд сонсдог армаа унших гэсэн зөндөл биш. Тэг сонсож байгаа хүмүүс ч гэсэн байгаа л үү те. Сонирхолтой хүмүүс. Тэ. Гэхдээ яг зөв бид нар бол ингээд нэг юм одоо нэг IG-гаар ч юм уу эсвэл бол Facebook-ээр ч юм уу ингээд нэг юм юугаар бас яг нэг аяар нь бас нэг дүгнэж бодоод байх бас өрөөсгөл байгаа. Яг өөрийнхөө хүрээ өөрөөсдийнхөө тойрогт нийтээрээ юм болчих гэж. Өөр байх. Би бол тэрэнд бол бас л түрүүний ярьдаг нөгөө эргэлзэж боддог. Бүх залуучууд тийм биш шүү. Залуучууд шал өөр байгаа шүү ер нь гэж боддог шүү. Тэг хүмүүсээс бие бинийгээ дагаж их комент өчтэй шүү. Яг тэр нэг постны дор хэдэн хувь нь сөрөг комент байна. Сөрөг байх юм уу дагаа сөрөг явчих. Тэгдэг. Эерэг байх юм бол дагаа эерэг явчих. Би бүр тийм жишээ бүр би миний таньдаг хүний бичлэгэн дээр ингээд өөр нэг пост нөхгүй яг адил хоёр пост. Нэг постн дээр амар олон муулцсан тэр дор нь муулцсан.
Тэгээ дараа нь дахиад санамсгүй явж байгаад нэг сайлцсан юм багтцсан коммент гэсэн тэр дор багтцсан ш. Тэгэхээр би бүр тэр хүндээ ороод чи яг хідүүлээ амьдрэх юм бэ дотроо гэж биччихсэн аахгүй. Facebook-ийн алгоритм чи өөрөө яг тийм нөгөө юугаар зарчмаар ажилладаг шүү дээ. Ингээд чи сөрөг байгаадах юм бол чамд ингээд энд нэг сөрөг юм ингээд гарч ирээ жоохон шуугаад эхлэх юм бол би чамд санал болгох шүү дээ. Өө чи энэ шиг ороод юм бичиж чамд тэр мэдээлэл гаргаж ирвэл алгоритм өөрөө тэгж ажилладаг болохоор бас яалтч байхгүй дээ. Сая би нөгөө ярьжсэн шүү дээ. Одоо энэ залуу жүжигч манаас нэг одоо тим юм ярьсан гэд гэхдээ дээд үе нь өөрөө бас нэг тим юм үзүүлээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Уучлаарай тэр хүн жүжигч хүн мэрэгчлэн мэрэгжлийнхаа дагуу гоё кинонд тоглоод уран бүтээлээ хийгээд ингээд явах байтал уран бүтээлд оролцдгүй яг нөгөө саяны жишгээр нэг кинонд орчихсон тэрүүгээр энерги гараад ирчихсэн. Тэр л зүгээр реклам хийгээ яваад байдаг. Түл тэр мэрэгжлийн үнцэн нь хаана оршоод байгаа. Одоо тэр нь залуу үед тийм мессеж өгч гисэн. Чи нэг дажгүй кино тоглоод гараад ирлээ. Хүний нэр төр хүний нүдэнд үзэгдчихлээ. Гэрэл хийгээл мөнгө хийгээл ингээл ийм амархан амьдрал бий болцсон байх шүү гэдгийг харуулад байгаа юм шүү дээд үе нь өөрсдөө. Бид чи хүсэхгүй л байгаа л та. Хүн дотроо тгийж амьдрахад тэгэхээр тэгэхгүй бол өсч өгөх гэдэг юм чи яах вэ? Яг одоо тэгээд тэр мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Энэ олон платформ, энэ олон боломжууд чинь нэг талаараа бол залуучуудад аягүй сайхан боломжийг олгож штэ. Одоо тийм биз дээ. Ингээл өөрсдөө ингээл нэг газар очиод тэр хүний дор ажиллаад ингэжсэн дорвол өөрсдөө контент хийгээд тэрийг хөгжүүлэлтийг хийгээд тэгээд олонний танд болоо тэгээд компаниуд түүнд санал тавьдаг болоод тэр хүртэл нөхөр нэг тодорхой хэмжээний value үнцнийг үүсгээд ингээд капитал болоод ирсний ардаас тэр хүн тэр хүртлэх явж ирсэн тодорхой хэмжээний хөдөлмөр гэж нэг юм байгаа штэ. Тэрийг бид нар үнэлэх ёстой байхгүй юу? Тэрнээс биш тэрийг ингэж харж байхдаа чи амархан үгүй штэ. Яг ясам дээр олонний танил болоод хүний анхаарлыг татаад энэ олон контентын дунд одоо жишээ нь MFT ч юм уу эсвэл онхууш хин энэ ч гэнэ бол одоо ингээд маш олон залуучууд ингээд гоё гарч ирж штэ. Эднэр шиг ингээд гараад ирэх хэмжээний байсан үгүй үл бас олон залуучууд чадахгүй л байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр дундаас хэн нь яг зөв тоочхоо олоод үнэхээр гарч ирж чинь. Үнэхээр гараад ирсэн хүмүүсийг бол бид нэг ёсондоо хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй. Тэрнээс биш хүлээн зөвшөөрөхгүйгээр тийм ээ. Чи амар хэлбэраар стовер чи одоо наа чин жүжигчин ч биш юу ч биш мэрэгжлийн үнцийн нэтрээгээл тийм ээ. Ингээд ийж бас болохгүй л тий. Үнцэн ярихаар тийм бас үнцэнэ бодоод таг ихтэй суугаа нөгөө нэг яа нэг кино болгомжлоо гэж яах юм гээл. Тий нөгөө нэг мань магнагийн нэг юу байдаг үст. Ингэж тоглохгүй. Гэхдээ суугаад байдаг шиг тий. Тэгэхээс тэгэл яг л таг л ихтэй суун л та. Яг зөвөр кино уран бүтээлдээ орж болно. Тэр одоо нөгөө юмны рекламыг аваад одоо бүр нэг нэр зохиж хэлхэн цаашаа. Гэтэ зөндөө тэм жүжигчд байна. Дээд үе манай дээд үе. Тэд нар нь одоо ингээд лод үедээ зүгээр л рекламын тоглохын тулд чи олонний танил болоод олонний танил болохын тулд жүжигчин болно гэдэг тэм нэг мессежийг өгөө зөндөө чадваргүй жүжигчд гарч ирээд ажилгүйдлийн тоо ихсээд байгаа юм лөө гэж бас хараад байгаа юм. Тэр одоо тэр тэгж бодож үлгэрч шаавж байгаа өөртөөх нь л тий тухайн хүнийх нь асуудал шүү тий. Тухайн хүнийх нь одоо та одоо энэ олонний дундаас тийм биз дээ. Юу гүлгэр жишээ аваад юу дагж ийн гэдгээсээ л одоо та тэр одоо рекламны дойл болсон хүнийг дагаад явж байгаа бол одоо тэгээ. Одоо нэг бас ийм юм гараад ирчихлээ. Усын харилцаан дээр манай үеийн хувьд гэх юм бол situationship гэдэг зүйл байна. Situationship гэж аягүй хэлээд байгаа юм бэ гэхээр харилцаагаа ямар ч official болохгүйгээр зүгээр ингээл явж л байдаг. Зүгээр л date хийдэг. Зүгээр л чат хийдэг. Гэхдээ өөр хүнтэй харьцах асуудал нээлттэй нэг тийм харилцаа бий болчихж л дээ. Та нарын үед хосын харилцаа ямар байсан? Нэг хүнийг л одоо ингээл хайрлал ингээл явал бид нар тэгж явна гэж боддог байгаа шүү дээ та нарын үед. Тэгвэл одоо үеийн залуучууд зүгээр өөрсдийнхөө нөгөө амар хувийн орон зайг ярьдаг болчихж. Би ингээд юм богтмол байж чадахгүй үндсэн дээрээс official харилцаа үүсэхгүй. Зүгээр situationship нь илүү амар байна. Гэхдээ танай үеүүдэд
тэгж бодож байгаа бол одоо яг тэр гоё сайхан эрхчлөөг тэр залуучуудын эрхчлөөг одоос эрхчлөө гэдэг чинь хамгийн гоё үзэнтэй зүйл шүү дээ. Ийм гоё эрхчлөөг тэр нийгмийг ингээд авчирсан одоо жишээ бидний бас нэг дээд үеийнхэнд бас баярлах хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Яану энэ тэр official болгоно яану энэ тэр залуучууд илүү өснө. Их асуудал шүү дээ. Ер нь бол тийм. Тэрийг бид нар өрөөдөр нэг шүүмжлээл. Бид нар бол өнөөдөр өстой нэг л хүндэл өстой насаараа хайртайгаал насаараа үнж байгаал ингээл дуусна гэж боддог байсан. Одоо чи тийхгүй одооны энэ залуучууд энэ төр гэл ингээд ах чинь энийг л бодвол би бол тэр нэг натур ямар мат тэр 20 залуугийн яаж дуул. Тийм биз дээ. Хосын харилцаар орно гэхээр бас нэрнг хэсэж юм тий. Тийм. Тэр хоёр хосын хооронд юу ч болж байгаа яалаа тэр нэг тийм. Тэр яцсан өөрөө бас би ч бас өөрөө бас өөрийгөө яа гэж бас нэг хүний хүнд за хосын харилцаа бол хараа. Очтой гэх юм чааш. Тэгэхээр наадах руу жаана. Хин нэгний нөгөө хосын харилцаан дээр тулгуурлаж ярих биш. За ер нь бол нэг хүн үерхэж нөхөрлөгтэй юм ингэдэг тэгдэг бүдэг талаас нь яриулах гэж сая үзлээ л дээ. За тэгвэл одоо галаахын хувьд та одоо зөндөө жинзи үеийн хэрэгтэй дүүнэр та. За миний дүүнэр нэг хүний хан гэдэг чинь юм байх ёстой шүү. Та нар амьдралынхаа ханыг нэг иймэрхүү байдлаар сонгвол ингээд аз жаргалтай байдгийн шүү. Гэр бүл зохиохтой юм байдгийн шүү гэж хөх зөвлөгөө байна. Яг гоо мэдээч одоо ингээд өнөөдрийг хүртэл за би их нэртэйгээ 2004 он гэхээр 22 жил болсон байна л да. Тэгэхээр энэ 22 жил явж ирсэн туршлага гэдэг чинь Жинзи байна уу, миллениум байна уу, юунаас үл хамааран ийм хоёр хүн 22 жил хамтдаа нэг учраа болоод өнөөдрийг хүртэл нэг хамтдаа амьдраад ирсэн түүх байгаа байхгүй, туршлага байгаа байхгүй тийм ээ. Тэгэд энэ туршлага дээр бол суурлаад бол би залуучуудад бас зөвлөгөө өгүүлж чадна. Чадна. За эрэгтэй хүн нэг тэгэл нэг эмэгтэй хүний те зүгээр л сонсох хэрэгцээг нь те ярих хэрэгцээг нь хангаа зүгээр дугаал сонсч л доо тэгэхгүй тийм эрэгтэй хүн бүхэн ингээд сонсонгуудаа ингээд асуудлыг шийдэх гэдэг те шууд өдгөр тэгчээч. Өдгөр ингэчээч. Гэлээ тэгэх шаардлагагүй шүү ах юм дөө. Тэгсгүүд миний хөөш гэх юм ба те би бол хүүдээ тийм. Миний хүүд. За ихнээс тэгжлээ. Тэгээ дугаа. Эсвэл бол ягаад тэгвэл тэр туршлагаар нь би 22 жил амьдраад ирсэн байгаа даа байхгүй би өнөөдөр бас гэр бүлээ тийм ээ тараагаад бутраагаа сарниачаал хүүхээр үдий зэрэгт ирсэн л байгаа даа байхгүй тэгэхээр тодорхой хэмжээнд энэ чинь бас нэг амжилттай кейс гэсэн үг шүү дээ тийм шүү дээ одоо тэгээд цаашаа одоо 30 жил болдог ч 40 жил болдог ч тийм ээ холигчээ нэг ийм яриа байдаг гэсэн шүү дээ нөгөө өсөөд санаахтай суудсан гэж та хоёр ч нөгөө яг нэг үе ингээд уран бүтээлч би танайх нэрийг бол бүр ингээд нэг анги. Тийм нэг анги. Амар хөрхөнтэй холигч бүр ингээд харахаар бүр ингээд чаар үрдэг. Таныхаар эмэгтэй хүн ийм эмэгтэй хүн хүний амьдралд хань олдгүй шүү. Ер нь эмэгтэй хүн одоо нөгөө нэг залуучуудаа л өгөх зөвлөгөө юм л та. Тийм нөгөө ийм эмэгтэй хүн ийм энэ одоо шин чанартай байх юм бол энэ бол яг амьдралын ханчин шүү өдөргээд та ингээд залуу одоо манай үеийнхэнд хандаад хэлэх тийм зөвлөгөө байна уу? Эмэгтэй хүн гэхээсээ илүүгээр өөр дээрээ л ажиллах хэрэгтэй. Эр хүн. Чи өөрөө хэр ингээд альфа байгаа юм те. Тэгэл альфа байвал тэгэл эмэгтэй хүн дагаал ингээл зүтгэл явна шүү дээ. Тэгэхгүй ингээл өөрөө ингээл хохрогчийн сэтгэл зүйтэй өөрөө дандаа ингээл нэг нунж дороо өөрөө ямар ч нэг юм тийм ээ эр хүүстний нэг юм тэ тэмцэгч чадвар байхгүй онжигоод ингээл нэг юм тийм юмныг дэрхэд эмэгтэй хүн яаж байх юм бэ угаасаа харлаа үстэй тийм биз дээ. За хот бол ганцаараа ч завчих юм. Тийм хот бол ганцаараа зовно гэдэгтэй адилхан. Ядаргаа үстэй тэгэл тэрнийг явта зурлаж явах тий. Тэр нь дорвол тэгэхээр эн чинь нэг ёсонтой хэрэгцээ чи ингээд тийм ээ. Одоо ингээл эргчин эмгчин энэ чинь байгалийн амьтад ч тийм биз дээ. Эмгчнээ өөрийн болгоод дагуулад явъя гэх юм бол чи өөрөө л хүчтэй л байл та тий. Ерөөсөө өдрөө л ажиллах ёстой гэж боддог би бол.
Би Одоо энэ баг зөвлөгөө аваад байж байгаа шүү. Баг миний дээх одоо явчихгүй яач. Чи ярил л да өө Apex. Энэ чинь би бас таг мэдхгүй юм аа сая танаас Одоо та хоёрын хоёулынхын зүгээс нь одоо манай үеийн одоо яг энийг нь үнэт зүйл гэж бодож юм. Тэгээд энийг нь цаашаа сайжруулж авч яваарай. Тэгээд ийм алдаа бити хийгээсэй гэж та одоо яг доотлынхаа үеийн дүүнэртэй та хоёр зүгээс юу гэж хэлэх үү? тийм. Манай үеийн хамгийн гоё юм нь ингээд би сая дэтлөө ярьцдаг ихснээс хойш тэгэл сонсвол одоо сая асуулт авсгаа бодоход бол амар юм хайр дүүрэн хүмүүс байсан байна. Зодтолчоод найзал буцаад ивлэрдэг. Тэгээд би нэг муудсаа влог лист нь тэгэл амьдралдаа байхгүй. Тийм хийж ихгүй эргээд харддаг, эргээд нүлдэг юм нэг ууж идэг. Нэг юм хүний ачиг яадаг. Тэр хэсгэл тэр юмыг л болж өгвөл битгий алдаасаа гэж хүсэж байна. Тэгээд би нэг хайрлаад гоё ер нь ингээд өрсөлдөхөөс надад миний хамгийн том бас боддог юм бол хүнтэй өрсөлдөхөөс илүү хамт нийлээд тахвал илүү том амжилтыг бариад авах байхаа гэж боддог. Тэгэхээр хүнтэй хүнийг нэг битгий бол үзэн ядаарай. Тэгээд өөр хүн болох гэж кул харагдах гэж битгий хичээгээл гэж хэлмээр юм байна. Өөрийнхөө байгаараа өөрийнхөө байгаараа тэгээд ялагдахгүй, шантахгүй байгаараа тэгээд санд боломж олдно гэдэг дүргэж итгэж тэгээд боломжтой олдох боломжтой бэлэн байгаараа тэр болтол битгий ялагдаараа л хийж хэлнэ. Би бол залуучуудтай хандаж хэлбэл өөрийгөө бити дүгнээрэй л гэж хэл. Өөрийгөө бити ихт дүгнээрээ чи хинч байж болно шүү. Хинч болж болох боломжтой шүү. Тийм ээ. Одоо нөгөө Францын алдар сэтгэгч Жан-Пол Сартрын хэлдгээр тийм ээ. Нөгөө өөрийнхөө амьдралын уран зураач байгаа ч гэдэг чинь л багхгүй тийм. Тэгэхээр эрт бити өөрийгөө дүгнээрээ. Эрт өөрийгөө би ийм л хүн гэж өөрийгөө бити хайрцаглаарай. Хинч болох боломжтой шүү. Залуучууд бол амар гоё ирээдүй байна шүү дээ. Өмнө тийм ээ. За одоо эцсийн асуул. Манай үеийнхээс харж байгаа хамгийн том сул тал нь юу вэ? Та нар ийм шүү гэд хатуухан хэлчихэд. Одоо харгас юм байна. Надад бол яг тийм яг бүтэн үеэр нь дүгнэх сул тал бол юусаа харагдахгүй. Бүтэн үеэр нь жишээ нь одоо нэг талаар би бас өөртөө бас хэл. Тийм ээ би бүтэн үе дүгэндээ хинж хэлээд. Мэдээгүй шүү дээ. Тэ. Ялгаа авахгүй өнөөдөр цугтаа амьдрал ирж шүү дээ. Тэ. Би нэг 20 жилийн өмнө л байгаа болохоос биш тийм ээ. Та нар 20 тол байгаа болохоос биш. Ялгаа авахгүй бид нар яг нэг цаг үед өнөөдөр яг нэг амьсгалаар коктейл хамтдаа шийэл сууцгааж илээ ш. Тийм биш тий. Тэгээд нэг үе тэр үе гэд ингээд яг би та хоёроос л одоо та нэг 20 насаар ах юм байгаа үст тийм гот тэр хойно лифтэнд тоцроочвол тий таны үе гэдэг. Үгүй энэ одоо миний үе явж байна. Гэж л би хэл. Яг одоо л миний үе явж. Яг ялгаа авахгүй. Ваа. За баярлаа. За үзэгчдээ манай эхний дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн та хоёртоо дахин баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр гоё ярьж тагсан байх гэж бол би өөрийнхөө хувьд л дүгнэж байна. Айгуу гоё ярьлаа. Сайн хэлээд тахад өөрсдөө битээ дүгнэрээ хэлээд тахад тийм дүгнэжээ сургаад байна шүү дээ. За маш их баярлалаа. Та хоёрынхаа уран бүтээлд амжилт хүсье, ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Та нартай амжилт хүсье. Дараагийн дугаар нь шүү илүү сонирхолтой одоо Монголын топ болсон подкастын эсрэг нэвтрүүлэг байх болтугай.